За сайн байцгаана уу монголчуудаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн 40X дэх дугаар маань хэлж байна. Тэгээд энэ бол Globus podcast байгаа. Сайн байцгаана уу зэн сонсогчдаа. Эрдэнэтер та бүхэнтэй мэдчилж байна. За манай хоёр зочин маань өөрсдөө мэдлэг төв go гэдэг их гоё одоо ер нь монголчуудаа мэдлэг болгох зорилготой гэж би ойлгоод байгаа юм. Их гоё подкаст хөтэлдэг. Тэгээд ямар зорилготой подкаст хөтэлдэг юм бол гэд эндээс эхлэе гэж бодлоо. Манай хоёр зочин маань болохоор хоёулаа маш их одоо боловсралтай мундаг залуучууд байж байгаа. Инженерүүд Герман улсад бас академик төвшөнд суралцсан, төгсөөд мэргэжлэр ажиллаж байгаа юм мундаг хүмүүс байж байгаа. Тэр талаар нь дараа нь сонсох болно. Тэгээд подкастаас нь ер нь эхлэе гэж бодлоо. Яг тэгэхээр олон түмэнд одоо нийтэд зориулсан юм хийж байгаа учраас тэр зүгээс нь эхлүүл бас их зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгээд та яснараа бит хоёроос ээлжиж асуух гэсэн тэр талаар яг хэдээс нь эхлүүлээ. Тэгээд би тэг ингэж бодсон. Энэ хоёр хоорондоо маргаад иж магадгүй манай сонсогчдоо. Тийм болохоор би гэд анхаагаас эхлэегээ би бодсон. Тэгээд манай анхаа болохоор 14 дахь жилдээ Германд амьдарч байгаад Дархан хотынх тийм ээ анхаа. Тий. Хаанаас олоо мэдчихв. Их чинь мэдээлэл сайтар штэ. Тэгээд Дархан хотынх тэгээд Бинжин бүсгийн тойрог энтер гээд тэрийн дараа хэлье. За тавсан. Фрайбергийн уул уурхай академи дэрэгдэх техникийн сургуулийн уурхайд хүн явж хэмжилт хийх боломжгүй тийм талбайд дрон ашиглаж хэмжилт хийдэг инженерийн мэргэжлэр төгссөн гэж ойлгосон зүг анхаа. Ер нь 76 хэмжил зүг гэх юм уу? Тэр уурхай доор дрон хэрэгэлдэг нь болохоор яг сүүлд тийм технологи ингээд туршаад явж байгаа. Туршилт хийгээд туршилтын явцтай явж байгаа гэх юм уу? Тэр утгаараа яг тийм цэвэр тэр чиглэл рүүгээ явсан 100% хэрэгжилж байгаа тийм тохиолдол бол ер нь ховор гэсэн үг тий. Одоо болохоор Deutsche Bahn буюу Германы төмөр цэмийн компанид төлөвлөлтийн болон хэмжил зүйн инженерээр ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд анхаагаас ингээд эхлээд ярих гэж бодлоо. Подкастынхаа зорилгыг ямар нэртэй подкаст вэ? Ямар насны хүмүүст зориулсан юм хийж гэнэ гэд энэ талаас хэлэх үү? Окей. За дутуу юм яриул яба гүцэгээр. Тэгээ би тэгээ бас бүгдийг ярихгүй. Ябад бас ярих юм үлдээхгүй болохгүй. Окей. Ер нь бол бит хоёр Монголд байгаа хүмүүст эхний ээлжинд бол ерөөхдөө Монгол орн бол уул уурхайн орн гэсэн утгаараа уул уурхайн мэдлэгийг энгийн гэхээс илүү бас хүн болгоны мэдж явах хэрэгтэй. Мэдээллүүдийг хүргэе гэж бодсон. Тэр ч утгаараа уул уурхайн чиглэлээр ерөнхий мэдээллийг бид нар яагаад ингээд өнөөдөр ингээд уурхай гэдэг нэг хэсэг хүмүүс мөнгө олдог хэрэгсэл гэж харж байгаа. Зарим нэг хүмүүс байгаль орчин сүйтгэдэг гэж харж байгаа. Гэх мэтлэнгээр энийг ер нь ингээд аагаас бэ яа хүртэл нь ямар мэдээллийг ер нь мэдэх хэрэгтэй. Бид нар юун дээр анхаарах хэрэгтэй. Гэх мэтлэнгээр тэгээ ер нь явандаа бол яхаа урахгүй нөө нийгмийн шаардлагаарч гэх юм уу? Зарим нэг сэдвүүдийг бас уул уурхайтай холбогдлолтой энэ металлург гео гэсэн энэ нэр үг орсон салбар болгоны холбогдлолтой мэдээллүүдийг ер нь түүгээд бид нар нэг одоогийн байгаа одоо 21-р 100 гэж техник технологийн 100 гэж яриад байгаа шүү дээ. Одоо мэдээллийн 100 гэж яриад байгаа. Энэ бүхнээс хоцрохгүйгээр дараа нь одоогийн Монголын хөгжил маань яг олон улсын хөгжилтэй харьцуулахад 200 жилээр зарим улстай харьцуулах юм бол яг 100 жилээр хоцрож явж байгаа ч гэсэн энэ шиг одоогийн байгаа шиг байлгахгүй тулд ерөөхдөө үнгөө өөрсдөө чадлын хүрээнд мэдлэг мэдээлэл түгээе гэсэн зорилготой хийж эхэлсэн байгаа. Тэгэхээр ерөөхдөө тойрын мэргэжлийн чиг хандлага руу юм бин тийм ээ? Тий, ер нь бол мэргэжлийн чиг хандлага. Яг харахгүй уул уурхай чинь тэгээд яг харахгүй улс төр эдийн засаг бүх юмтай яваа орчдөг болохоор ерөөхдөө нэлээ өргөн цар хүрээтэй л гэж хараад байгаа шүү дээ. Би бас тэгж ойлгосон. Ерөнхийдөө суур мэдлэг олох гэх мэтчлэн бас нэвдээ явцдаг юм бэ гэж бодсон шүү дээ. Тэгэхээр Монгол хүмүүсээ залуу үеэ ер нь тэр зүг рүү бас хандуулъя. Баруун айлын Балдангаас энийг сонсоод би мэдсэн юмаа гэж ярих биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй юмыг ер нь хүнд тий залуучуудаа тэр чиглэл рүү оруулъя гэд ботсон гэд ойлгосон байж байгаа. Тий, бид тэр анх энэ подкастыг хийх санаа бол бид тэр угаасаа нэг юм хийгээд яриад те ингээд нэг яаж хийхээс арга барилаасаа олохгүй байсан. Тэгээд видео контент хийж гэдэг юм уу, эсвэл блог хийж гэдэг юм янз бүрийн юмнуудаа ярьж байгаа. Тэгэхээр хамгийн бид тэрийн
ажил арай бага ордог тэгсээр нөөс олон хүмүүс хүрдэг гэж бодохоор подкаст хийж эхэлсэн. Тэгээ подкастаа болохоор мэдлэг to go гэд нэрлсэн учир нь болохоор одоо хүмүүст те замд нь ингээд танд өгж байгаа миний битэрээс өгж байгаа таны мэдлэгийн санд өгж байгаа битэрийн хувь нэмрээ гэсэн тийм санаатай. Тэгээд манай подкастын өрөө болохоор ерөнхийдөө улс суурьтай, хүртээмжтэй, тэнцвэртэй мэдлэгийг хүмүүст олгох гэж байгаа. Тэгэхээр Монголын нөхцөлд маань ялангуяа хамгийн их төгөөмөл байгаа зүйл гэхээр мэдээллийн тэр тэнцвэртэй байдал нэлээд алдагдсан хүмүүс аль нэг хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс гаргаж ирсэн тэр мэдээг их үздэг, тэрэнд итгэдэг, тэрний талаар ярьж агаад би тэрийг анзаараад ер нь энийг аль болох өөрчлөх хэрэгтэй юм байна гэдэг үндсэн дээр альва нэг сэдвийг ингээ ярьж байгаа бол заавалчгүй хоёр талаас нь одоо сайн талын нэг яриад муу талын нэг яриад тэгээд хүмүүс тэр өөрсдийнхөө шийдвэрийг өөрсдийнхөө үзэл бодлыг өөрсдөө бий болгоход нь тусалж одоо ингэж би тэр мэдээллийг ингэ бэлдэж өгдөг. Тэгээд яг ямар тэрний талаар одоо ямар бодлоо өөрсдөө авч үлдэх вэ гэдгийг болохоор бол тэр мэдлэгээ яаж бий болгох вэ гэдэг болохоор тэр хүнд өөрт нь нээлттэй байдаг. Ийм зорилттой бол би тэр энэ подкастыг хийж явуулж байна. Одоо баг 30-аад дугаар явуулсан байгаа. Ер нь бол энэ корона эхлэх үеэс бид тэр бас боломж олдож бас коронавиг одоо өөрхөн хэмжээнд бол одоо ашигласан гэж болохоор тий. Коронавигийн цагийг. За саяны ийм сайхан бас тайлбар хийсэн хүн маань болохоор Бимбагийн Эрдэнэтхатар гэдэг одоо Дорногов аймгаас ирсэн 12 дахь жилдээ Германд амьдарч байгаа юм мундаг залуу байж байгаа. Аахан хотын техникийн их сургуулийг хаагдсан далд уурхайн эрсдлийн судалгааны сэдвээр магистр хамгаалсан гэж би ойлгосон байж байгаа. Тэгээ 2014 оноос хойш CBM гэдэг компанид төслийн инженер уул уурхайн Марк Шайда бийсэн гэхэр чинь хэмжилт зүй гэж явах уу? Хэмжил зүй гэж явд юм болов? Тий, ер нь бол уул уурхайн хэмжил зүй гэсэн үг. Марк Шайдаг нь болохоор энэ жоохон нэлээд уламжлалт юм хэллэгээр одоо Германы байдаг. Германаас гаралтай ийм хэллэг байж байгаа. Одоо дээр үеийг уул уурхайн хэмжил зүй зураглалын инженер. Одоогоор бол хэмжил зүй инженер, зураглалын инженер гэсэн ийм чиглэлтэй. Тэгээд энэ бол одоо Монгол хүртэл ингэж нэрлэгддэг байж байгаа. Марк Шайда гэж. Марк Шайда гэж Монголд хүртэл гэж явд юм тийм ээ. Тэгээ энэ зөвлөх үйлчлэгээ бизнес менежментийн компани CBM гэдэг компанид ажилладаг юм ундаг залуу байж байгаа. Тэгээ саяны тайлбарыг ингээ хийсэн байж байгаа. Тэгээд тойрын подкастыг сонсож байхад бас нэг юм санаанд орж исэн. Германы ер нь гегерлийн философч гэж нэрлэгдэг тойрч бас мэдэх байх Иммануэль Кант гэж байдаг. Тэгээ тэр хүний бас нэг хэлжсэн үг байдаг. Habe Mut, dich deines eigenen Verstandes zu bedienen гэж. Одоо Монгол дээр өөрийнхөө ойлголтыг оюун ухаанаа ашиглах зоригтой байгаарэ гэж хэлэх юм уу? Ийм мундаг философч гэдэг. Тэгээд тойрын подкаст ер нь энэ тал руу юм бэ. Яг тэгэхээр өрөөч хүртэлтэй нийтээрээ бодит ойлголттой болцгоё гэд байж байгаа байхгүй? Тэгээд Монголд байгаа залуучууд манаас уул уурхаагаас сурж байгаа залуучууд их байж байгаа. Тэр хүмүүс маань сонсдог байх гэж бодож байна. Ер нь их дагаад сонсоод байх юм бол жишээлбэл би уул уурхаагаас маш хол. Тойрын подкастыг сонсноор жишээлх юм бол би чулуун нүрс гэж юу яриад байгаа юм, хөрөн нүрс гэж юугаа яриад байгаа юм тийм ээ. Тэгээд энэ хоёрын чи ялгаа нь юу байдгийг, манайд аль нь байдгийг, Германд аль нь одоо олборлохоо болцсон, аль нь олборлоод явж байгаа юм гэх мэтчлэн айгүй юм тодорхой хэмжээний гоё мэдлгүүдийг авахар юм билээ. Тэгээд би хит хитэн дугаар сонссон байж байгаа. Тойрын миний асууж байсан юм юу вэ гэхээр тойр би бинээ сонгоод ингээ хамтраад юм хийгээд ботсон байж гэн тийм ээ. Тэгэхээр ингэж би бинийгээ сонгож яхад нөгөөх одоо хөтлөгчөө ямар чадварыг авчирна гэж бодож сонгосон юм бэ. Тэгэхээр анхаа чамайг магтаж байгаа учраас чи одоо чихээ таглаад байж байгаарай. Тэгвэл ямар чадвартай гэж бодоод анхааг сонгоо ба. Анхаа бид тэр болохоор бас нэг нууц хэлэхэд Монголд хамт Монголд одоо шинжлэх ухааны технологийн сургуульд хамт сурч байсан. Хамт одоо оюутан болоод сурч байсан. Тэгээд манай анхаагийн маань бол гол чадамд маань бол юмыг айгуу тийм одоо шинжиж харж чаддаг. Тэгээд сайн задлж харж чаддаг. Юмны одоо энгийн хүмүүсийн харж чаддаггүй үнцгийг харж чаддагт нь би бол айгуу баярлж явдаг. Тийм ч учраас одоо би тэрийн подкастны гол тийм өвөрмөц өнцгүүдийг гаргаж ирж хардаг, тавьдаг. Тэгээд өөрийнхөө ярьж байгаа сэдвээр гоё үндсэлтэйгээр гоё тайлбарлаж чаддаг. Тэрэнд нь би бас их одоо юу гэдгийг манай подкастыг их онцлог болгож яадаг гэж боддог. Логик сэтгэлгээтэй юм тийм ээ. Логикоор их сэтгэдэг юм байна. Яах вэ? Тий.
За ийм мундаг залуу байж байгаа. Одоо чихээ тавьж болно. Анхаа болохоор эбаг яагаад сонгоо? Ямар чадвартай учраас эбаг гэж бодсон. Нөгөө хөтлөгчөөр. Нөгөө хөтлөгч. Битгаар чи баг зэрэг нэгнийгээ сонгосон шүү дээ. Ямар нэгэн муу сайн гэлгүүгээр. Тэгээд ер нь бол хүн болгонд өөрөө өөрсдөө гэсэн чадвар байдаг тий. Тэр утгаараа эба бол ерөнхийдөө юмыг амар тийм юмд нэг тийм амар хурдан хийсвэр ханддаггүй улс хууртай ерөнхийдөө ямар нэг юмыг ингээд амар хурдан дорн шийдээд байхгүй ер нь ингэж хийвэл яах вэ ер нь бол амар нухацтай юмыг ингэж сайн улс хууртай хийж харж үздэг тэр нь бол маш сайн чанар гэж хардаг тэр утгаараа бит хоёрын мэдээллийн тэр цаад одоо суур гэх юм одоо тэр нь тэр хийгдэж байгаа тэр судалгааны ч юм уу бүх юм тэр багийн тэр харж байгаа өнцөг бол амар чухал нөлөө үзүүлдэг бол гэж би хардаг. Сэтгэлийн хөдлөлөөр имийг хурдан шийдэд байдаггүй улс хуурыг хужиж гаргаж ирдэг гэж хэлж байгаа шиг юм тийм ээ. Тий ер нь бол нэлээд найдвартай юм л. За тэгвэл ингээ би бинээ олоод бас нэг онцгой чадварууд өгдөг те. Тэгэхээр би бинээ нөхөд бас явдаг байх. Би бинээсээ суралцаад ингээ явдаг байх. Тийм болохоор их тий их гоё ирээдүйдээ ийм гоё подкаст хийж байгаа. Энэ подкастт нас амжилт хүсье. Тэгээд тойроос бас баярлаа. Манай сонсогчд маань мдээгүй байсан сонсогчд байвал нь бас энэ мэдлэг to go гэж гоё подкаст байж байгаа. YouTube руу орохоор байж байгаа. Өөр ямар суугаас авах боломжтой байж байгаа? Тэгээд Google дээр байгаа, Apple Podcast дээр байгаа. Ер нь подкаст сонсдог бүх газар байгаа. Audi юун дээр байхгүй. Ганц байхгүй газар нь зарим нэг подкаст сонсдог газар байхгүй. Яг бол тэр нь SoundCloud дээр байхгүй. SoundCloud дээр мөнгө нэхэддэг учраас бид нар оруулдаг байгаа. Окей. За тэгээ манай сонсогчд манаас газрууд бол байж байгаа тий. Тий үнгүүл подкаст сонсч болдог газар л ер нь бол байгаа. Бас сонсогчтой бодоод байна шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд сая эбагаас асуултаа эхэлсэн байж байгаа учраас дараагийн асуултын эхлэлийг анхаа хариулах хаа гэж бодож байна. Ажлынхаа онцлогуудыг за анхаагийн хувьд бол Deutsche Bahn Netz AG буюу төмөр замын дэд бүтцийн компани байж байгаа тийм ээ. Маш том одоо та намайг энэ DB Netz-ийг танилцуул гэж DB Netz-ийг танилцуул гэж асуухаас илүү ер нь Германд байгаа хүмүүс бол Deutsche Bahn-ыг ерөөдөө мэднэ. Монголд байгаа хүмүүст ерөнхийд нь одоо цаашид үргэлжлүүлж ярих гэхээр хэдүүлээ цаг баг учраас миний асууж байгаа асуулт юу вэ гэхээр чиний ажлын одоо мест байр чиний даалгавар юу гэдэг юм бол чиний үүрэг хариуцлага юу гэдэг юм бол тэрийг сонирхож яж магадгүй. Зөв тэр утгаараа монголчин болох Монголын төмөр зам гэдэг том компани байгаа шүү дээ. Германы болохоор ерөнхийдөө нэг том нэртэй DB гэдэг нэртэй болооч дотороо ингээд олон жижиг хуваагдсан байт юм байлээ. Тэгээ тэднийх нь яг толгой компани DB Netz гэдэг байгаа. Миний ажиллаж байгаа салбар нь болохоор дэд бүтцийн яг сайжруулах төлөвлөх гэсэн тийм нэг салбар гэх юм уу. Тэр утгаараа төмөр замын трасс гэж ярьдаг. Төмөр замын тэр замыг яаж тавих уу, хаана тавих уу, ямар элементтэй байх уу, ерөнхийдөө хэмжилзүү тал руугаа. Хэдэн километр цагийн хурдтай явахын тулд зам нь ямар геометр бүтцтэй байх уу гэдэг дээр тооцоо хийдэг. Ойлгож болно. Тэгэхээр нэгсэндээ шинээр зам тавих юм бол юу анхаарах хэрэгтэй. Одоо чинь түнэл байх юм бол түнэлийн дотор Lichtraum профиль гэж байдгийг тэр нь болохоор тийм юу гэх юм бэ? Уур хэмжээний заалтуудыг өгсөн байдаг. Тэгээд бас онцлог нь гэх юм бол төмөр замын хэрэглэх газрын гаргасан бичиг баримтад тулгуурлаж бас ямар хэмжээг харгалзах хэвчлэн ерөнхийдөө тооцоолол тал дээр бол нэлээ ажилтдаг гэсэн үг. Бас сонирхолтой юм тий. Заримдаа ингэдэг чи Германы хот тосгоныхоо ингээд одоо төмөр зам тавих гэхээр ч юм уу ерөн салхин сенс тавих гэхээр нэг асуудал үүсгэдэг тий. Энд ч болохгүй гээл тиймэрхүү асуудалтай тулгарх уу бас? Ер нь бол байгаа тий. Манайх ч дотроо нөгөө бас юу гэх юм бэ? Одоо байгаа байгууламжийг сайжруулах, засварлах эсвэл шинээр төлөвлөх хоёр тустай газар байгаа. Тэгээ шинээр төлөвлөх салбар нь болохоор тэрийг шийддэг. Тэгээд тэрэн дээр болохоор судалгаа хийдэг ямар газараар төмөр замын трасс тавиул боломжтой вэ гэдэг. Тэгээд дараа нь хувилбаруудаа сонгож байгаад ямар газруудыг худалдаж авах боломжтой вэ гэдэг.
Тэгээд зарим хүмүүс нь бол мэдээж газраа өгөхгүй гэдэг. Улсаас хүчээр тэр хүний газрыг худалдаж хүчээр авах хэрэггүй байгаа. Тэр утгаараа зарим газрыг бол өгч чадахгүй тэгээ хилцээр хийн бид нар хідээр авч юм уу тий ингээд тэгээд хамгийн сүүлд нь юу эдийн засгийн хувьд аль нь ашигтай вэ гэдгээ сонгоол тэгээд замаа тавина. Ер нь бол Германч нь бас жижиг гэн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө нэг тийм амар сэрэг биш. Монгол шиг ингээд шавцсан биш. Нилээн тарцсан байдаг учраас шин зам тавихад бол бас нилээн олон тооцох ёстой шаардлагууд одоо асуудлууд ер нь бол маш их байдаг. Тийм тэр бол бас нилээн их ажил орно. Нилээн комплекс ах тийм ээ. Тийм нилээн комплекс. Одоо газар худалдаж авах дээр кадастр газрын үнэлгээ гээл 9 шидийн юм. Тэгээ хууль эрх зүйн талаас ямар яаж шийдэх үү гээл ер нь бол нилээн комплекс сал руу орчин тий. За их сонирхолтой юм байна. За манай Эбагийн ээлж ирж байна да. Эба болохоор Эбагийн ажиллаж байгаа CBM компани бас их өрмөц үүсчихсэн юм билээ тийм ээ. Тий CBM компани болохоор ерөөсөө их өрмөц нь бас сургуулийн дэргэд байгуулагдсан. Анхны техникийн сургуулийн дэргэд тэрний сургуулийн уул уурхаан факультетээс одоо ажиллаж исэн хүмүүс компани болж гарсан тийм төвхтэй. Тийм учраас сургуультай болон анхантай их нэгт холбоотой ажилладаг. Тэгээ 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж одоо 22 настай юм уу да. Тэгээд үйл ажиллагааны хувьд бол уул уурхай, тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, тэгээд байгууллагын одоо соёл менежментийн зөвлөх үйлчлэг гэсэн ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байж байгаа. Миний хувьд бол анх нэг сургуульд оюутан байхдаа одоо оюутан туслах ажилтнаар анх ажилд ороод тэрнээсээ хойш одоо бол тэнд үлдчихсэн байж байгаа. Миний хийдэг гол ажлууд гэх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн сургалт явуулна. Тэгээд өөр компаниудад одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлнэ. Мөн одоо энэ сургуулийн хажууд байгуулагдсан эрдэм шинжилгээний одоо их ойрхон байдаг гэдэг утгаараа манай компани бол 2000 байгуулагдсан цагаас хойш 15 эрдэм шинжилгээний төсөл дээр бол одоо хамтарч ажилласан, зарим нь бүр удирдах ажилласан байж байгаа. Үүний дотроос бол 3 эрдэм шинжилгээний төслийг бол бас намайг ажилд орсноос хойш Монголд хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд 2 хамтарсан төсөл Монголд хэрэгжүүлсэн. Энэ бол миний хувьд бол бас тодорхой хэмжээний одоо гар бие оролцож ажилласан төслүүд мань нэг байж байгаа. Өөр нэг зүйл нь гэх юм бол би бас энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр одоо хэдийгээр уул уурхай мэрэгчлээ гэсэн энэ мэрэгчлэл рүү ингээд ер нь бол яваад арцсан. Тэгэхээр энэ салбар руу бас нэлээд ажилдаг энэ чиглэлд бас нэлээд одоо Монгол болон Германд аль алинд нь хичээл ордог, зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг ийм байж байгаа. Тэгэхээр Эба чи Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль гээд гимит гээд чамайг дээр хэлэх чинь би мэдэхгүй гэсэн мэддэг юм маань байсан билээ. Тэгэхээр тэр гимит гээд би тэрний зүгээр нэг хальт орчоо гарчдаг байхгүй нөгөө нэг германт монголчууд гээд тэрүүгээр аягүй юу явдаг штэ тэг пост нь. Тэгээ би хальт ингээ анзаардаггүй байсан юм билээ. Уул уурхаа гээд тэнгүүт шал ингээ хажуу тийшээ тавьчихдаг. Тэгээ уншдаггүй л байхгүй. Тэрнээс нүдэнд бол тусчихсан юм билээ. Тэгээд налах Монголын хамтарсан технологийн их сургууль анх одоо байгуулагдсан цагаас хойш болвол манайхтай их ойрхон хамтарч ажилладаг. Манай захирал өөрөө профессор хүн байдаг. Болохоор бас тэрэн дээр ихээхэн хамтарч ажилладаг. Энэ Монгол хэрэгжүүлсэн нийт 5 төслийн 4 дээр нь бол GMIT сургуультай болвол хамтарч ажилласан байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө Монгол Германы хамтарсан сургууль гэдэг утгаараа Монгол Германы хамтарсан үйл ажиллагаа болгоны одоо нөгөө уулзах цэг нь байдаг. Тэгээд бас шинээр юм хий өөрчлөе гээд явж байгаа сайхан сургууль байж байгаа. Тэгэхээр бол энэ сургуулийн эрдэм шинжилгээний тал дээр ч гэсэн бид нар бас аль болох тэр сургуулийн тэр чадамжийг сайжруулъя, хамтарч шин төсөл хий, хамтдаа энэ Герман Монголын хамтын ажиллагааг бас шин төвшөнд гаргах тал дээр бол бас олон жилийн хугацаанд анхаарч ажиллаж байгаа. Тэгээд уран бас их Герман мэдлэг Монгол ухаан гэд байж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол маш том хөрөнгө оруулалт юм байна гэж би харсан манай боловсролд. Тэгээ 2000 боловсролын системд гэж хэлэх юм уу те. 2010 онд үүсэн гэхээр утгагүй дараа жил ингээд 10 жил болох гэж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. 2013 онд үүсээд тий одоо дараа жил бараг 10 жил байна. 10 жил болох гэж байгаа юм. Тэгэхээр энэ 10 жилийн хооронд за 9 жилийн дотор мэдээж хэрэг үр дүнгээс эхнээс нь үзэж явж байгаа болов уу гэж бодож байна. Энэ ер нь санхүүгийн талаас Герман талаас сургууль юм уу, хоёр талынх юм уу, санхүүг нь хэн хариуцдаг юм бол бас олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж байдаг ГИЦ. Герман улсын энэ тал дээр жоохон тодруулах уу?
ер нь бол эхлээд бол төслийн хэмжээнд байсан. Тэрэн дээр одоо Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс одоо тэгээд Германы эрдэм солилцооны алба хоёр бол гол юм хариуцаж аталж ирсэн. Тэгээ мэдээж хэрэг Монголын бас талаас байлгүй яах вэ? Тэгэхээр бол Монголын сургууль, гадаад сургууль биш, Монголын бүртгэлтэй Монголын их сургууль байж байгаа. Тэгээд анх байгуулагдсан цагаас хойш одоо баг хэддэх 5 6 дахь төгсөлтөнд болж байгаа бах. GMIT бол юугаараа онцгой вэ гэхээр нэг оюутнуудаа маш шигшж авдаг. Тэгээд хичээлийнх нь агуулга болон одоо хэл нь бол Герман Монголын хамтарсан сургуулийн хичээл нь бол англи хэл дээр хичээлийнх агуулга нь болохоор бол яг Германы их сургуулиудын буюу одоо Аахны их сургууль, Фрайбергийн их сургууль гэх мэт чинь сургуулиудын яг тэр стандарт хөтөлбөрүүдийг бол нутагшуулж байгаа гэдгээр онцлог. Тэгэхээр бол хүмүүс өмнө одоо Герман руу явж сурж одоо тэр мэдлэгийг олж авдаг байсан бол одоо эх орондоо байжгаад аль болох боломжийн зардлаар тэр мэдлэгийг бол олж авах боломжтой болж энэ тэр зам гүүрийг одоо тавьж өгсөн дөрөө бас онцлог байж байгаа. Түүнээс гадна одоо GMIT сургуулиас нь үйлдвэрлэлтэй их ойрхон ажилладаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сурж байгаа оюутан болон төгсөж байгаа оюутнууд нь үйлдвэрийн одоо ер нь бол үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд их оролцдог, олон дадлага хийдэг, хоорондоо санал солилцдог. За тэгээд ер нь бол төгсөгчд бол ер нь байнгын ажлын байртай байдаг, бараг булаацалтад авчдаг ийм сургууль байж байгаа. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө онцлог нь гэж хэлж болно. Ер нь чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Тэгээд шинжлэх ухаан үйлдвэрлэлд их ойрхон ажилладаг. Онлайн одоо зөвхөн онлоор өнөдөд байхгүй практик буюу үйлдвэрлэлд их ойрхон гэсэн. Чиний ажиллаж байгаа ажилтай ер нь бас их холбогдолтой юм ба штэ. Тэнд сургууль төгссөн боловсон хүчингүүдээ манайхан бас дадлага хийх энэ төр боломж байдаг юм шиг байна. Тийм ээ, үйлдвэрүүд уул уурхай хөгжиж байгаа манай оронд бол за маш их баярлалаа. Аха. Би чамайг ингэж харсан. Чиний постуудыг бас харлаа. Тэгсэн чинь чи одоос хамаг постыг ярьж өгнө олон нийтэд. Анхаагийн надад анзаарчихсан юм болохоор ер нь жоох юм нийгэмд жоохон болохгүй байгаад уу юмыг их хөөрхөн хошоо аргаар жоохон эвтэхнэр юм хаяада бичдэг юм бэ гэж би харсан. Тэгээ сайхан бас нэг юм дэлхийн эдийн засгийн формын гаргасан нэг видеон дээр пост оруулсан байсан. Ингээд оруулсан байсан. Зарим улсын оюутнууд нь машин зохион бүтээгээд байх юм. Тэгээд тэр видео орчод манай залуучууд юу хийж байгаа юм бол гэж бичсэн байсан байгаа байхгүй. Тэр чинь нэг талдаа энэ чинь хоёр утгатай яваад байгаа байхгүй миний ойлголтоор. Зүгээр нэг асуучаагүй аа. Тэгэхээр яг үнэ. Тэр чинь би ингээд ойлгосон. Тэгэнгүүтээ би за энэ хүн ингэж манай Монголын залуучуудаас асуугаад байгаа бол өнөөдрөөс энэ хоёр хүнээс би асууя гэж бодсон. Тэгэхээр манай хоёр залуу ер нь юу хийгээд энэ Германд яваад байна? Цаа чи зарим улсын оюутнууд машин зохион бүтээгээд байна. Анхаа. Харин тийм ээ. Тэр амар гоё асуулт байна. Яг уу манай дээдлийн үе бол мэдээж бид нартай адилхан ер нь сурдгаараа сураад хийх юма хийгээд адилхан явж л байгаа. Манай доод үуч гэсэн ялгаагүй тэгээд явж байгаа. Яг уу миний нэг харсан чиг хандлага гэх юм бол одоо жишээ нь энэ тентхийн янз бүрийн контентууд байна шүү дээ. Монголд явдаг контентууд. Тэр нь голцоо тэр хошин шогч юм уу зүгээр нэг тийм өнөөдөр үзээд маргааш нь мартагддаг контентууд дээр маш их хандлттай. Яг нийгэм бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй гэсэн контентууд тэр маш бага хандлттай байдаг учраас би тэгж тиймэрхүү юм ер нь постлдог. Заримдаа онлайнаар хичээл орж байгаа. Чадлынхаа хэмжээнд л ерөнхийдөө ажиллаа хийгээд тэгээ хажуугаар нь мэдээлэл цуглуулад бусадтай түгээх гээл нөгөө яг яахаа мэдэхгүй түрүү ярьсан шүү дээ бит хоёр яаж хүрэхээ мэдэхгүй байгаа болохоор тэгээ сүүлд нь ер нь бол подкаст хийгээд ер нь бол залуучуудаа эсвэл дүүнэртэй ч юм уу эсвэл ах иш нартай яг энэ мэдээллийг авалж авч чадахгүй байгаа хүмүүстэй зориулж мэдлэг түгээгээл явж байна да. За баярлалаа. Эбагийн хувьд манай Эба юу хий гэж явж байна? Сая хийж байгаа юмасаа ярьсан л да Монголтай бас их холбоотой ажиллаж байгаа юм байна. Нэмэлтээр би ч одоо 12 жил болж байгаа багч байна. Тэр хугацаанд бол ер нь бол аль болох их юм хийх хүсдэг. Би өөрөө бас Монгол улсын илгээлтийг авч Германд сурсан хүн. Тэгэхээр санаа нь юу гэхээр би Монгол Германы хамтарсан тэтгэлэг хөтөлбөрөөр анх Германд ирж байсан. Тэгэхээр бол 3 жилийн хугацаанд тэтгэлэг хөтөлбөрөөр сурсан. Тийм учраас би бас үргэлж одоо
тэрнээс өмнө ч гэсэн тэгж боддог байсан л да. Тэгтээ бол эх орондоо юм бацаагаад өгөх хэрэгтэй. Эх орондоо би одоо илүү их одоо үнэтэй хүн байх хэрэгтэй. Би эх орондоо нэг одоо эх орон намаа нэг ашиглачаасаа тийм бодож их явдаг. Тийм ч учраас би бас ер нь бол зөвхөн энэ мэрэгжлийнхаа холбоотойгоос гадна бас янз бүрийн хурал зөвлөгөө сургалт тийм юмнууд дээр бас өөрийнхөө дуу хоолойг хүргэх гэж их зорддог. Сургалт байна. Би ч одоо бас нэлээд олон шавтай гэж байгаа бас тий хөдөлмөрийн аюулгүй байдлын холбоотойгоос том төсөл хэрэгжүүлээд 3 жилийн хугацаанд би чинь бараг 60 шахуу монгол хүмүүстэй одоо хамтарчлаад бас тэр хүмүүст бас яаж аюулгүй ажиллах вэ гэдгийг бол бас одоо Германы жишгийг зааж өгөөд сургаад өөрөө бас хамт хөгжөөд Монголын одоо нөхцөл ямар байдгаа танилцаад би бас өөрөө давхар хөгжсөн. Тэрнээс гадна бас сүүлийн 2 жилийн хугацаанд бас коронавигийн давуу тал байх гэж бодож байна. Зайнаас алсаас хичээл орж байгаа GMIT сургууль дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн гэсэн лекцийг бас одоо 2 дахь удаага орсон. За иймэрхүү байдлаар өөрийнхөө одоо нэг хувь нэмрийг бол их хоронтой оруулж байна. Тэрнээс гадна анхаатайгаа нээлээд бас энэ мэдлэг түгөө подкастаа хийж байгаа. Энэ маань бол бас илүү хүмүүст одоо энэ аль нэг талын экстрем буюу одоо тэр туйширсан байдлаас тиймээ харах байдлыг дундаас одоо яг тэнцвэртэй тэр шийдлийг өөрийнхөө мэдлэгийг үүсгэн бий болгож чаддаг болох гэж хүмүүсийг одоо сонсогчдоо бол аль болох олон хүмүүсийг чадварчуулж янз бүрийн асуудал болгоно одоо харагдаж байгаа шиг тийм амархан биш. Ардталт нь айгүй олон шалтгаан одоо өнцгүүд байдаг. Тэр өнцгүүдийг одоо хэн ярьж байгаагаас хамаарат ямар ашиг сонирхол цаана байгаа гэдгийг таньдаг болоо тэр дундаас ингээд тэнцвэртэй мэдээллийг олж авч чаддаг. Ийм болгож чадваржуулах, дасгалжуулагч хийж байгаа анхаавтай байна. Их гой дасгалжуулагчийн ажил аа. Маш сайн байна. Би бол маш их дэмжиж ингээд дээрээс хойш урсаар агаад манай хоёр завгүй болохтой ингэж яг ойрцсон тийм ээ. За маш их баярлаа. Тэгээд энэ асуултыг бас одоо би багаас эхлэе гэж бодож байна. Өмнөх асуултыг би анхаагаас эхэлсэн байж байгаа. Сая ингээд Монгол эх орныхоо хөгжилд бас алсаас хувь нэмэр оруулж байна гэж ярьж байна. Ингэж хувь нэмэр оруулдаг олон сайхан монгол залуучуудаас би болсон одоо байдаг. Заавал залуучууд гэхгүй бидний үеийн бас их юм хийдэг хүмүүс байдаг. Тийм болохоор ер нь юм хийж байгаа нийгэмд нөлөөтэй явж байгаа. Алсаас гэхгүй те өөрийгөө би болохгүй хоолой гамчин гэж бодохгүй ингэж зүтгэж байгаа бүх хүмүүстээ бас манай Globus podcast-ын зүгээс талархаж байна. Амжилт хүсье. Тэгээд асууж байгаа зүйл маань юу гэхээр саяхан Мюнхен хотод эрдэм шинжилгээний хурал боллоо тийм ээ залуучуудын дунд. Монголын залуучуудын холбооны бүгд найрамдах Герман улс дахь салбар зөвлөл гэдэг одоо зохион байгуулж их сайхан хурал болсон. Энэ хурлыг зохион байгуулсан хүмүүсийн маань нэг нь Эба маань байлаа гэж би сонссон. Тэгэхээр чи тэр хуралд өөрөө оролцсон уу? Мюнхенд очсон. Тэгээд зохион байгуулах багт нь оролж ажилласан байгаа. Тэгээд яг би ч өөрөө биш манай залуучууд их сайн зохион байгуулсан гэдээ бараг хэлэхээр. Энд дээр би чамайг очсон болохоор миний хувьд урилга авсан байж байгаа маш их баярлсан. Үнэхээр хүндэтгэж хүлээж авсан. Тэгээд очих боломжгүй учраас ингээд очиагүй байж байгаа. Тэгээд 35 нас хүртэлх залуучууд гэсэн түүнээс нь би хэтэрсэн мөртлөө урилга авцсандаа их баярлсан. Тэгэнгүүтээ миний асууж байгаа зүйл юу гэхээр ер нь энэ хуралд ингээд очиход залуучуудыгаа хараад ямар сэтгэлдээ чи үлдсэн бол ер нь тэр залуучуудаас манай Монголын ирээдүйн боловсон хүчнээс юу үнэртэж байна? Чамд хэр их итгэл найдвар төрөөд үлдсэн? Маш сайхан асуулт энэ. Яг миний нөгөө нэг хэлэх гээд эдрэдээс ямиг гоё асуучлаа та. Тэгэхээр ер нь би бас хамгийн анхных дээр нь бас оролцож байсан. Анхаа бид нар хамт очиж байсан. Тэгээд саяных дээр бас очсон ингээд хар сонсож байхад ер нь бол их бахарх сэтгэл төрдөг. Энэ тэнд одоо ингээд ярьж байгаа одооны залуучууд гээл дандаа нэг муулах юм дээр тэгж аваад идэг. Миний хувьд бол одооны залуучууд харин ч бүр их сайн болцсон. Яагаад гэхээр нөгөө нэг юм нарийн ямиг эзэмсч чаддаг болсон гэсэн үг байхгүй. Өмнө нь бол ингээд нэг олон ямиг л ингээд мэдээд байдаг хэрнээ яг нарийн ям дээр очиж гацчдаг нэг Монгол ухаан баягийн байгаад шүү дээ. Ингээд ямиг ингээд яг сайн мэддэг юм шиг нэг жоохон лавшруулал асуунгууд мэдхэ болцдог. Харин одооны залуу дүүнэр маань яг тэрнээс ангижраад бүр ингээд гоё нарийн одоо мэдлэгийг нарийн мэрэгжил рүү ингээд гүнзгий ороод тэрэн дээрээ өөрийнхөө чадах юмыг гаргаж ирж байгаа юм. Санаа нь болохоор тэр хүн өөрсдийн гэсэн юм нэрийн хуудсуудыг бий болгож байна гэсэн санаа. Тэгэхээр ямар мэрэгжилтэй байхаас үл хамааран юу хийж байгаагаас үл хамааран яг тэр хийж байгаа юмаа бүр ингээд тултал нь хийж чаддаг болсон байгаа байхгүй. Бос хүмүүстэй хаан ч одоо өрсөлдөөд явах тийм өндөр чадвартай болсон байгааг хараад тэрнээс гадна бас өөрийнхөө тэр
сэдвийг бүрэн эзэмшсэн байгаа учраас өөр хүмүүст яаж хүргэх үү, яаж одоо танилцуулах үү, ихтгэл яаж тавих уу гэдэг юм уу. Ийм зүйлүүд дээр одоо өндөр түвшинд хүрсэн байгааг хараад бол би бол баг ойлгох нь холгоо баярлж магтаж байгаа. Тэгэхээр бол миний хувьд манай одоогийн залуучууд маань одоо ер нь бид нар гадаад байгаа экспертүүд, ер нь сурцсан хүмүүс, сурж байгаа, ер нь юм харсан хүмүүс бүгд л адилхан бодолтой байдаг. Эх орондоо юм өгч гэнсэн, эх орноо илүү хөгжүүлж гэнсэн гэж бүгд тийм зорилготой байдаг. Тэгсээр нэ ингээд салангад тарангад юм хийгээд байдаг. Миний санаа халих гэдэг санаа юу гэхээр бид нар аль болох нэгдэж одоо нийлж юм хийх юм бол бидний одоо тэр нөлөө буюу импакт нь том байна. Одоо илүү үр дүн сайн гарна. Тэгээд нэг адилхан ажлыг л одоо хүн болгон хийхгүй олоолаа нийлэх юм бол хэмнэхнэ шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүү бас бид нар анхаарах цаг нэгэнд болцсон гэж бол боддог. Яг тэгэхээр интернетээр дамжуулаад алсын зайнаас цаг хугацаа орон зай үл хамааран хамтарч ажиллах боломжууд бий болцсон. Тэрний шийдлүүд нь гараад ирсэн учраас хамтарч ажиллахад одоо хол байгаа нэг дор биш байгаа гэдэг бол шалтгаан биш болцсон. Тийм учраас бас сонсож байгаа бүх хүмүүсийг уриалмаар байна. Бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй гэж. За маш их баярлалаа. Их сайхан ураа байна. Тэгэд энийг далентуулаад бас Globus подкастын зорилгыг хэлье гэж бодож байна. Яагаад энийг хийгээд байгаа вэ гэхээр заримдаа одоо нөгөө энэ тэнд тархан бутарсан монголчууд маань Францд нэг хүн нэг сэдвэр юм хийгээд идэг, Германд яг тэр сэдвэр нэг хүн юм хийгээд идэг. Би биенээ мэдэхгүй. Тэгэхээр Globus подкастын бас нэг зорилго шүү дээ. Монгол юм хийгээд байгаа хүмүүсээ ил гаргая, бусдад танил болгоё тий. Нэг нэгийг олох боломжууд байж гэн ярьслах хийчихэж байгаа учраас тэр хүний хийгээд байгаа юмыг сонсч чинь тийм ээ. Эсвэл хин нэгэнд урам зориг өгж байгаа байхгүй. Энэ хүн юм хийж яхад би бас нэг жоохон нийгэм нөлөөтэй явах хэрэгтэй юм биш үү боломж байгаа юм байна гэд нэг юм жоохон гэрэлгийг амьдаа өгөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр чиний сайн ярьсантай чинь бас их манай подкаст таарах гэдэг ингээд тэгэхээр би одоо өөрийгөө магтах гэдэг нь яна уучлаарай. Танд бас баярлалаа. Юм гой зорилготой ярьж байгаад чинь тий. Арайхш нэг өөрийгөө магтчих хэрэгтэй. Арайхш нэг магтууллаа. Тэгвэл намаа магтах хүн байхгүй аюул зү. Наад магтуулах ямар гоё юм бэ? Маш их баярлалаа. За тэгээд сонсогчд маань сонссон байх ингээд үнэхээр дор дорно залуучууд юм хийгээд явж байгаа. Тэгээд би заримдаа ингэж боддتي. Өмнөх үе одоо муухайгаар хэлвэл битгий нулимаараа гэж би боддгийн. Яагаад тэгэхээр өмнөх үе 20 жилийн өмнө гадагшаа гарч ирсэн хүмүүс маань зарим ер нь их хүмүүс сурч чадаагүй. Яагаад тэгэхээр тухайн үед стипенд гэдгээ мэддэггүй байла. Хаанаас одоо тэтгэлэг авдаг гэдгээ мэддэггүй байла. Ээж аваас нь одоо боломж бага байла тийм ээ. Үнэхээр бор зүрхээрээ ингээд гараад одоо тавг шан гугахаас эхлүүлээд ингээд явцсан олон жил олцсон ч хүмүүс байж байгаа. Гэхдээ энэ хүмүүс чинь бас аюул олон хүний замыг тавьсан байдаг. Тэгэхээр тэр нэг Люка буюу тэр нэг 20 жилээ шүү дээ. Одоо ер нь сүүлийн үеийн хүмүүс бол аюул сурдаг болсон. Одоо эрдэм боловсрал чухал гэдгийг их мэддэг болсон. Тэрийг чинь тэр эцэгхүүд нь ойлгоцсон учраас хүүхдүүдэд сургаад байна, явуулаад байна тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн цагаа битгий одоо яна нулимаараа гэж хэлэхээр айгу муухай байна. Би муухай айгу баг хэрэгэлт юм. Шүүмжлэр гэх юм уу? Хит шүүмжлэр. Тий, өнгөрсөн цагаа битгий хит буруутгаараа тий боломж нь тийм байсан шүү. Бас залуу хүмүүсээ дэмжээрээ бас битгий одооны залуучууд ийм байгаад байна гэж битгий тэгээрээ хамтдаа бид нар хүчтэй шүү л гэж хэлэх гээд байна амда. Ер нь үеэр нэг генерацаар нь ингэж ярих чугаас айгу тохиромжгүй байхгүй яа. Айгу тохиромжгүй. Болгоно ингэж адилхан болгох ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хүн шөмжмөр байгаа бол за яг эднэр ингэж яваад байгаа хүмүүсийг гэж байгаа шөмжлөх юм бол магадгүй онцтой байх. Тэрнээс ингэж бүгдийг ингэж нэг ууданд хийгээд шөмжлөх нь бол мэдээж хэрэг жишээлх юм бол айгу том алдаа байгаа тий. Тэгэхээр бол тэгж бол бодож хэлээгүй шүү. Тэнд тэгж бодоагүй би зүгээр зарим сонсогчтой тэгжсэн. Тэгэхээр чин жишээлбэл дараагийн чи дүүнер гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр анхаа дараагийн дүүнерийн шатанд нь бас нэг шат чи тавиад өгсөн байгаа байхгүй. Энд ажилласнараа одоо энэ компанид ажилласнараа Монгол Германыг хамтарч ажиллаж чадж байгаа тэр утгаараа. Тийм болохоор ингээд дараагийнхаа үед дандаа шат тавьж явдаг. Тэрийг бүр мартаарай л гэж хэлэх гээд байгаа юм. За манай дараагийн асуулт манд болохоор би анхаагаас асууя гэж бодож байна. Анхаа болохоор хуваараа одоо өөрийнхөө санхүүг дааж төгссөн гэж би ойлгосон. Тэгээд ер нь чиний гадаадад амьдарсан энэ хэдэн жил чи одоо Герман дээр бол ахтай бан тий. Монгол дээр галзуу уулгана гэж тоглоом байдаг шүү дээ. Гадаад амьдарсан энэ хэдэн жил чи одоо галзуу уулгана унахтай адилхан байсан уу? Эсвэл нарай өөр байсан уу? Хамгийн одоо бэрхшээлтэй хэцүү зүйл нь юу байсан? Хуваараа сурахад тийм амар биш. Бэрхшээлтэй зүйл гэх юм бол
ер нь бол олон л бэрхшээлтэй зүйл байсан гэх юм уу? Хамгийн том бэрхшээлтэй зүйл бол санхүүл байсан баг та. Ер нь бол тий тэрийгээ давхын тулд мэдээж ажил хийн. Тэгээд ер нь бол зуны амралтаараа, өвлийн амралтаараа ер нь бол байнга л иш явж ажил хийдэг байсан. Тэгэл заримдаа бүр 2 давхар зэрэг ажилладаг байсан. Өдрийн 4 цаг унтаад тэг үлдсэн цагт нь 2 давхар ажил хийдэг тохиолдол гарч ирсэн бас. Тэр нь болохоор яг нэг 100 нөгөө хичээл эхлэхээс өмнө одоо 9 сарын сүүлээр ч юм уу нэг 4-7 хоног дараалж нэг тэгж ажилладаг нэг хэсэг ажиллах шаардлагууд гардаг байсан. Яг нь тэгээд нэг 4-7 хоног тэгээ ажиллах юм бол дараа нь хичээл дээр одоо хоттой очих юм бол тэгээ ямар ч байсан нэг сарын дотор ч юм уу амарчих тохиолдол бол тэгээ тэр үед бол би Монгол эмэгтэйчүүдийг харчаад бол биширчээсэн. Гэсэн чи зарим Монгол эмэгтэйчүүд бүр 3 сар дараалж 2 давхар ажилласан ингээ явж байсан хүмүүс байсан. Тэгээ би бүр харчаад бүр барыг ухаалтгаад өгсөн. Яг бол бид нар ч нэг хэдэн 7 хоног л өдрийн 4 цаг унтаад 2 давхар ажлыгээ явхад өөх гэж байгаа юм чинь 3 сар явах юм бол за тэгээд барыг тэгэл талигаж болох нь тоолгүй байсан санагдчихсэн. Тэгээд тэр Монгол эмэгтэйчүүд тэгээ гүрийгээд ажиллаж байгааг харчаад би бол бахархчихсан. Тэгээд тэрийг харчаад би яхаараа одоо ингэж өөх гэж байгаа явах хэвээр энэ хүмүүс ингэж 3 сар бүхэл үдэ ажиллаж байгаад би яхаараа шантрах хэвээр бэ гэдэг бодлыг бол төрүүлж байсан. Тэгээд бас мэдээж Эба яснаас хойш бол бас амар гайг болсон байгаа. Яг бол би Эбагийн хотод очиж ажилтдаг. Тэгээд Эбагийн үнгүй байдаг байсан. Үу ямар азтай юм бэ те. Энэ ч одоо миний их орондоо оруулсан нэг хувь нэмрийн нэг. Яг бол бид нар чинь өөр хотоор явж ажиллана гэдэг чинь тэнд нь байрны түрээс төлнө. Тэгээд дээр нь унааны мөнгө аавна гэдэг чинь нэгсэндээ сарын билетний мөнгө аавна ч юм уу те. Гэх мэтлэнгээр бол асуудал бол мөнгө олохоос гадна бас зардал өндөртэй байгаа байхгүй. Гэсэн чинь Эбагийн очоод аахан хотод очоод дууг нь унаад үнгүй явчихна. Эсвэл билетийг аваад бүр амжтай. Тийм билетийг аваад үнгүй явчихна. Гэхдээ энийг герман хүмүүс сонсч болохгүй байх. Тэгэх юм бол алуулах байх гэсэн. Хүний билетээр явсан гэ. Гişлэгээр ер нь бол их л олон сонирхолтой юмнууд болж өнгөрсөн дөө тий. Ер нь бол хэцүү үе байсан, гоё үе ч гэсэн байсан. Ер нь бол тий галзуу болгон шиг л өнгөрсөн дөө. Маш хурдан л өнгөрсөн юм шиг санагдчихна. Одоо ингээ харахаар. Тойрны зургнуудыг харсан чи би бүр оюутан цагаа дурсан. Ямар гоё үе байсан бэ гэд аюу гоё залуухан энд тэнд явсан. Би тэд чин тэр үед чин утас шүрмсэр ер нь баг зураг авдаг гэсэн юм шиг байгаа. Утас шүрмс чин жоох өөр байсан шүү дээ. Тэгээд нэг л их мөнгө л хинсэн л ерөөсөө иш тийшээ явж чаддаг л улсууд байсан. Тойр бас их энд тэнд явсан харагдсан шүү. Тий яг уул уурхайн чиглэлээр сурж байгаа болохоор ч тэр нөө дадлага хийдэг. Тэгээд миний сурсан сургууль маань 120 өдрийн дадлага хийх ёстой гэсэн тийм шаардлагатай байдаг гэх юм уу. 60 цаг нь бол 60 өдөр нь бол заавал хүсэх юм бол 120-ыг хийж болно гэд. Тэр ч утгаараа би тэр уул уурхайн хэрэглэх газрын дэрэгт одоо энэ дэрэгт тийм уул уурхайн хэрэглэх газартаа ингээ бүртгүүлээд би одоо ингээд уул уурхайн чиглэлээр мэрэгсэж байгаа гэсэн утгаараа тийм бичиг өгөөд хөргүүлээ. Тэрэнд нь одоо тийм сургалт байдیں۔ Тэрэнд нь хамрагдаад ингээд олон газар дадлага хийх боломжийг бүрдүүлсэн гэх юм уу. Тэгээд тэр нь бас хэрвээ тэр ям хэрэглэх газартаа бүртгэлтэй дадлага хийх юм бол цалин нь илүү өндөр байдаг. Тэр ч утгаараа бас тэрийг сонгосон ба. Бас давхар. Тий, түрүүний сэндэгч хэлсэн хашаа ойлголтыг би бас залруулахгүй болохгүй санагдаад бас залуу сонсогчдоо бас яах гээд. Ягаад тэгэхээр нөгөө нэг их одоо аялсан байна. Одоо магадгүй их мөнгөтэй учраас их аялсан байна гэж. Үу би тэр чиглэлгүй шүү дээ. Аялахад бол нөгөө мөнгө амарч хэрэггүй байдаг байгаа. Залуучууд ялангуяа аялахтаа гоо аяллахын шийдлэг гоо сонгож чадах юм бол аялахад өрөөсөө мөнгө хэрэггүй. Багт мөнгөөр аялах боломж их байдаг. Тэрийг харин би бас залуучууд уриалгах их дуртай байдаг. Залуу байгаа дээр их юм үз, их олон газраар яв хар. Тэгээд бас зарим үед ер нь аялж явах чи өөрөө хүнд их хичээл орж идэг. Хүн юм төлөвлөж сурдаг. Хүн одоо олонний газар бие авч сурдаг, хэл сурдаг, олон хүмүүсийн соёлтой танилцдаг, хүмүүсийн амьдралын хэв маягийг хардаг гэх мэтлэн маш олон юм давуу талууд байдаг. Тэгэхээр энийг бас харж үзэх нь бол нэг хоттой сурж байгаа гэл нэг хоттой өөрийгөө чойдолчих юм бол энэ маань бол одоо гадаад сурсны ашиг гарч чадахгүй юм шиг байхгүй. Тэгэхээр бол гадаад сурж байгаа юм бол
сурахын хажуугаар бас тэнд байгаа ойр орчмынхон юмыг олж харах хэрэгтэй, өөрийгөө таних хэрэгтэй, хүмүүсийг олон янз байдаг гэдгийг ойлгох их чухал байдаг. Тийм учраас би бол залуу хүмүүсийг одоо сонсож байгаа сонсогчдооноос залуу хүмүүсийг аль болох олон газараар явж үзээрэй. Тэр заавал үнэтэй байх хэрэгтэй биш, үнэтэй буудалд буух хэрэгтэй биш, тансаг ресторанд орох хэрэгтэй биш, хямдхан буудлуудад буугаад айтаахан өлсч өгөхгүй өөрсдөө хоолыг бэлдэж авч яваад ингээд хамтхан аялах боломжууд бол маш их байж байгаа. Богоноор хатуусаар ч юм уу те магадгүй дугуугаар ч явж болно. Зөв яг зөв тий тойрог нүг зураг авахулсан мэн гэд угаасаа яаж аялсан гэж харсан чи бүр навч навчин дээр хөрхи унтсан байл штэ. Гадаа саатанд тэгэхээр тоглосон Франкфуртод анхаа дээр очиход яг тийм болж байгаа байхгүй юу? Тэрийг харсан хан тий яг үнэ бас зөв тийм хэлж гин би өөрөө ч гэсэн нөгөө нэг Wochenende ticket гэж байдаг гэсэн штэ. Тэгээд Wochenende ticket авахгүй заяа. Тэр чинь 5 хүн явж болдог гэсэн. Тэг герман хүн дээр яаж ичихгүй одоо тэгдэг гэсэнгээ би мэдэхгүй байна. Уучлаарай танд 7 хоногийн плед байгаа юу гэл тэр хүн байгаа гэдэг штэ. Тэгэхээр уучлаарай би хамт явж болох уу гэд. Тэгээ ер нь баг 100 хүний 99 намайг тэг гэд тэгээд зам зуртаа би хүнтэй танилцдаг. Хүнтэй танилцаад яриа явж явах хооронд миний герман хэл сайжирдаг. Тэгээд тэр битгий хэл ганц нэг хүн нөгөө нэрийн утсаа заримдаа мэдгүй одоо хамгийн хөөрхөн аашаа гаргаж явж байгаа шүү дээ. Би тэнд чи хүний юмар явж байгаа юм чинь. Тийм юм асуугаад Монгол зонглоо яриа л тий. Тэгээ нэрийн утсаа орхих жишээний ингээд бас танилуйтай болдог байсан. Тэгээд нөгөө нэг супермаркетаас янз бүрийн талх малхаа аваад завсарт нь авчуулаад явчихж байгаа учраас мөнгө хэмждэг. Тэгээд Германы мэлийн олон хотыг тэр үед бас үзэж амьдсан. За сая би анхаагаас асуулт эхэлсэн. Эбагаас би эхлэе гэж бодож байна. Сая анхаа хуваараа сурахад одоо тийм байдгаа гэдэг чинь тэгэхээр одоо ч гэсэн ялгаа байхгүй хуваараа сурах гэж хүмүүс ирж байгаа бас стипендтэй ирж байгаа хүүхдүүд байж гин ер нь герман орноос ч юм уу стипенд авах боломжууд хэрвээ тийм бол манай монгол залуучуудад маань хуваараа ирж байгаа хүмүүс эрцэн хойноо бас нэг стипендэд хамаарах тийм боломжууд байдгүй энэ тал дээр нэг жоох мэдээлэх үү ер нь ямар боломжууд байна мэдгүй мэдээлэлгүйгээсээ болоо хоцорчж байгаа хүүхдүүд байж магадгүй. Тий. Тэгэхээр одоо бол яг тэр газар тийм төрлийн тэтгэлэг гэдэг байхгүй. Харин ерөнхийдөө бол мэрэгжлээсээ хамаараа тухайн үеийн цаг үеийн хэрэгцээнээсээ хамаараа энэ тэтгэлгүүд байж байгаа. Тэгэхээр бол яг одоо ингээл тэр Германы эрдэм солилцооны албан дээр очингууд л ингээд тэтгэлэг бэлэн байж идэг гэсэн юм бол байхгүй. Тэр нь бол мэрэгжлээсээ хамаарна, цаг хугацаанаас хамаарна өөр байдаг гэсэн. Энэ бол хэрэгцээнийхэн дагуу ингээд явж идэг гэсэн. Миний гол их дуртай юм болохоор одоо бидний амьдарч байгаа үед бол мэдээлгүйгээсээ болно гэдэг тэр бол одоо шалтгаан биш болсон. Тэр бол одоо шүүгээр шалтгаан болсон. Тэгэхээр хүн өөрөө ингээд яг юм хийгээд өөрийнхөө сурж байгаа чиглэлээр тэтгэлэгтэй сурыг би гадаадд явж сурыг гэж байгаа бол өөрөө эртнээ судалж эхлэх хэрэгтэй. Хэн нэгэнд өөрийгөө даатгаад байхгүй өөрөө судлаад өөрөө хэлээ сураад ингээд хайгаад явахд бол ер нь бол тэтгэлэг олдно. Янз бүрийн боломжууд гарч ирнэ. Магадгүй Германд ирсэн хойноо Герман тэр сургууль дээр нь байдаг тэтгэлгүүд байдаг. Онд сурдаг хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг сургууль байна. Тэгэхээр бол ер нь бол боломжгүй зүйл учраас байхгүй. Яг харин би тэр газраас тэм тэтгэлэг байдаг гэж бол хэлмээргүй байна. Гол нь яг өөрийнхөө сурж байгаа чиглэлээ сайн ингээд хайгаад үзэх юм бол янз бүрийн боломжууд байж байдаг. За маш их баярлалаа. Энэ дээр нэмэлт байсан уу хаа? Чиний зүгээс? Хуваараа сурж байгаа хүүхдүүд нэмэлт бол ер нь алгаа. Ебагийн хэлдэгтээ бол би яг санал нэг байна. Гол нь одоо интернет байна. Одоо Google гээд ах гараад ирсэн байна шүү дээ. Тэрэн дээр чинь тэгэл бичээл хайхад бол 9 шүдэл юм гарч ирдэг. Яг их сургуулиуд гадна Герман ч бас амар олон нийгэмлүүд байгууллагуудтай тэд нар бас сангууд байдаг. Тэд нар бүгд тэтгэлэг зарладаг. Тэгээд тэр сангууд нь төрөл бүрийн үүсэлтэй гэдгээ утгаараа зарим нэг нь урлагийг дэмждэг байна, зарим нэг нь одоо инженерчлийг дэмждэг ч юм уу тий. Тэр ч утгаараа ямар ч үүсэл гаралтай тэтгэлэг сангууд байна гэдгээс хамаарат төрөл бүрийн тэтгэлгүүдийг олох боломжтой байдаг байгаа тий. Яг тухайн үед бол миний нэг асуудал нь болохоор би Монгол бакалавр төгсөөгүй учраас надад тэтгэлэг тэр даад гэдэг Германы байгууллага шүү дээ. Германы тэгээд тэр үгүй байсан. Тэг хэрвээ Германд Монголдо бакалавр хийсэн байсан бол тэтгэлэг авах боломжтой байсан. Тэгээгүй
мань хүн чинь нөгөө дундаас нь орхоо ирсэн болохоор тэрэн дээр жоохон асуудал үүссэн байсан. За одоо яг сайн анхаагийн хэлсэн дээр бас нэг зүйл нэмсэмлээ санагдлаа. Нэг бакалавра дундаас нь хаяад ирсэн гэдэг те. Тэгэхээр бас айгүй олон залуучууд яг тэгж ирдэг. Ягаад тэгэхээр ерөөсө Монголд нэг тийм зохиомл одоо тийм юу үүссэн. Зохиомл тийм хэрэгцээ үүсгэсэн. Ерөөсөө гадаад руу аль болох хурдан явбал ашигтай гэдэг. Тэр нь бараг тэр гадаад руу зуучилдаг газруудын одоо ашиг сонирхол байгаа байхгүй. Тэгэхээр яг үннийг хэлэхэд бол би өөрөө сураад хоёр талд нь одоо Монголд сурсан, энд сурсан хувьд бол бакалавра Монголда төгсчөөд Монголын одоо нөгөө нэг хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудад бакалавра төгсчөөд дараа нь магистр юм уу докторт гадаад улс руу явж сурахыг бол би их илүү үр ашигтай тэгээд их өгөөжтэй гэж боддог. Ягаад гэхээр Монголд бакалавра төгснө гэдэг нь өөрөө нэг төрлийн яг нэг залуу хүний процесс гэдэг. Тэр нэг 18-аас 22 насны хооронд хүн одоо нийгмийнхаа амьдралд их оролцсон, нийгмийнхаа зүйлүүдийг мэдж авдаг, системтэйгээ танилцдаг. Тэгээд бакалавра төгссөн хүн бол магистр сурахтаа яг юугаар сурах уу, ямар чиглэлээр сурах уу гэд наривчилсан өөрийнхөө мэргэжлийн чиглэлийг бас мэдсэн, олцсон байдаг. Ингээд ирэхээр гадаад сурахад нэгдүгээрт амархан болдог, хоёрдугаарт одоо хурдан тэгээд богинохон юу н хугацаанд богинохон гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй болохоор бакалаврт ирчихээр нөгөө нэг ерөнхий эрдэмийн хичээл их үздэг. Тэрнээс өмнө нөгөө нэг Монгол заавал дахиад 2 жил сурсан байх хэрэгтэй гэдэг. Ингээ маш олон зүйлүүдийг байгаад цаг хугацаа алддаг, мөнгө их зарцуулдаг. Тэгэхээр ч нөгөө гадаад дуудахцсан бол чинь аав ээжээс мөнгө авч байгаа бол тэр чинь их мөнгө гарна тийм ээ. Тэгэхээр бол залуучуудад аль болох та нар Монголд их сургуультай төгсчөөд тэгээд дараа нь яг юу сурах гэж байгаагаа мэдчих юм бол тэр чиглэлээр магистрт бүр боломжтой авах юм бол докторт ирээрээ. Тэгэх юм бол тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой. Тэгээд судалгааны адил чинь өөр өгөөжтэй байх юм бол өшөө олон санхүүжилт олох боломжууд ч байна. Сургуулиуд өөрсдөө бас гадаад руу эрдэм зэрэг горилж байгаа хүмүүсийг бас тэтгэлгээр явуулдаг. Гэх мэтчлэн ийм олон боломжууд гарч ирдэг учраас гадаад руу явах гэж бас бити яраарай гэж хэлмээр байгаа. За баярлалаа. Тэгээд хэрэгтэй газар нь хэрэгтэй зөвлөгөө өгсөн байхад залуучууд бас дор дорноо юм бодож байгаа хаа гэж бодож байна. Тэгээд сая бас одоо залуу хүмүүсийн насыг заагаад хэлж байна тийм ээ 22 нас хүртлээ гэд. Германд ер нь дунджаар 20-с 30 наснаасаа эхэлж ажил хийдэг тий Ausbildung хийсэн хүмүүс нарийн эрт эхлэх жишээний оюутан залуучууд ер нь дунджаар 20-с 30 наснаасаа эхлээд ажил хийгээд 65 нас хүртлээ ажил хийж байна гэд бодох юм бол 2007 хоног байгаа байхгүй ажил хийх одоо тэр тоо 2007 хоногт хийсэн одоо ажил. Тэгэхээр тойрын хувьд энэ хооронд тойр ер нь тойрыг энтж бай тэнтж 65 нас хүртлээ ажиллаа гэж бодоход энэ хугацаанд ер нь амьдралдаа өөрсдийнхөө хувийн болон хувьсгалынхаа амьдралд юуг гаргацсан тэгээд хоёлоо кафе уугаа сууж байхдаа за энийг зөв хийчтэй ч гэдэг юм уу юу хийц байх юмсан гэж мөрөөддөг бол мөрөөдөл заримдаа биелээд ах шиг санагддаг. Зарим хүмүүс байна уу хоёр? Байна. Та хинээс асууж байгааг нь мэдчихгүй болоо. Хаа сонсоо. Сая би болохоор эпа хариулсан учраас анхаагаас эхлэе гэж бодож байна. Тэгээд зарим хүмүүс болохоор тэгдэг штэ. За би нэг хувийн байшинтай болоод нэг аятайхан машин унжийлдэг болох нь тэр. Зарим хүмүүс болохоор нэг хүн рүү чиглэсэн юм хийхгүй бол нэг 50 биш байдаг бас хүмүүс байдаг штэ. Нэг юм тэр хувийн байшинтай байх нь чухал биш. Тэгээ буцаад бусдаас урам зориг авна гэдэг бас нэг сайхан юм шиг санагддгийг. Тийм аа. Тэгээ ер нь бол та анзаарч байгаа бит хоёр ер нь ерөнхийдөө хүнд ингээд үнгүй мэдлэгч гэсэн тараагаад ингээд цаг цаваа зараад ингээд байгаад. Тэгээд энэ хугацаанд бол бит хоёроос одоо бит хоёр руу энэ тийм мэйл бичээд дитэн төргөө ингэж тийм үний саналтай янз бүрийн тохиолдол гарчлаасаа гол нь бит хоёр нөгөө ажлынхаа хажуугаар үнгүй мэдлэг тараагаж байгаа учраас тиймэрхүү бизнесийн салбар руу орж тэгж тийм боломж байгаагүй. Одоо энэ мэддэг түгөө ерөнхийдөө бизнес болгоё гэсэн тийм санал байгаагүй. Тэр чутгаараа энэ бол их сурсан юм аа. Одоо нийгэмдээ ингээд нийгэмшүүлэх хүмүүст бүгдэнд нь мэдлэг болоос тарааж тэгээ чадлынхаа хүрээнд л одоо мөрөөдөл гэх юм уу одоо хүн чинь одоо мөрөөдөл бол байнга шинээр бий болж идэм болоо гэж боддог шүү дээ би бол. Тийм гадагшаа явчих юмсан ч юм уу те техник үйсэн чи гадаад ирсэн ч юм уу те одоо энэ сургуулаа сайн төгсөөд мундаг том газар ажиллаж гэх юм уу тэгэл явсаар байгаа нэг үтгээ тэгээд биелцсэн байдаг ч юм уу тэгээд ер нь бол байнга л мөрөөдөж яадаг тэгээд мөрөөдөл бол байнга том л болж яадаг тэр мөрөөдөл биелгэлэн бол мэдээж тэрний дараагийн
шатанд очно гэх юм уу. Зүг Тэр зүг. утгаараа ер нь бол одоо 90 оноос өмнө гэх юм одоо социализмын үед бол ерөнхийдөө бүх юм цаанаас гайгүй усаас ингээд ажилтан томилждаг ч юм уу тийм хүн ингээд ажиллаж чадчих байх юм бол яг бол мөнгөний гүйцэтгэх роль бол тэр үед бага байсан юм санагддаг. Одоо чинь би ээж аваагаа харах ч юм уу тухайн хүмүүсийг харах юм бол одоо бол яг харахгүй арчилсан чөлөөт болоод ер нь бол яг харахгүй нийгэм маань мөнгнөөс хамааралтай болцсон юм шиг болов гэж бол хардаг. Нэгсэндээ бидний одоо өдөр тутмын амьдралын нэг хэрэгсэл бол чухал хэрэгслүүдийн нэг гэж би бол харж байгаа. Тэр чухалаараа мэдээж эдийн засгийн эрх чөлөөнд хөрнө гэдэг бол бас хүн болгоны бодож явах ёстой зүйл юм болов гэж би бол хардаг. Тэрнийхээ хажуугаар мэдээж яг юу хүсэж байгаа тэрэндээ хүрээд тэгээ тэрнийхээ ард гарах нь чухал байх гэж бодож байна. Би ч одоо тэгээ маш олон мөрөөдтэй болохоор яг алийг хийж бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ үхвээсээ өмнө бол бүгдийг хийцэн байна гэж бол өөртөө итгэдэг, одоо боддог гэх юм уу. Зарим тохиолдолд хүмүүс ч одоо ингээд үнэн маргааш өгчүүл яана гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр би бол ингэж хэлдэг. Би өөрийнхөө хийн гэж бодсон зүйлээ хийж дуусаагүй цагт бол би өхгүй гэдэгтэй би бол гэж итгэж гин гэж хүнд хэлдэг шүү дээ. Их гоё шүү дээ над чи. Би бол ялгаа таньдаг хүмүүс бол тэгж хэлдэг л дээ. Чи тэгээд хүний амьдрал амар богинохон. Чи өнөө маргааш өгч чинь бол тэрийг чи бас бодох хэрэгтэй гэж хэлдэг. Гэтэ яг ч юм бэ зүгээр нэг зарим хүмүүс чинь нэг жоохон нэг өөдрөг байдаг та. Тэр утгаараа л юм болоо гэж боддог шүү дээ. Нэг жоохон их гоё өөдрөгөөр харахыг л хичээдэг. Түүний чинь дагаад яг харахгүй тэгээд хүнд өвчин тусаад өгөх бол тэгэл тэгэл байх л та. Тэгээд тэр хүртэл тэгэл бодож явж байгаа зүйлүүдээ хийл гэж боддог та. За тэгээд тэр бүх олон мөрөөдлүүдэд нь амжилт төсөй хүн болгоно мэдээж дорно их бага хэмжээгээр тийм ээ их бага хэмжээгээр мөрөөдлөд байдаг бах сэтгүүлчээр сурахч сэтгэл зүгээр бас сурах болдог 2 семестр. Зөв. Тэгээд хоёрыг ерөнхийдөө гадралцсан байх шүү боломжтойгаараа залуучуудаа гэж боддог шүү. Окей. За манай эпагийн энэ дээр одоо тэгээд анхаагаа өвгөлцөхгүй тулд мөрөөдлөө биелүүлэхэд нь жавхлаа болоод явдаг байна та. Эсвэл гоё хэлж штэ. Ямар хөөрхөн юм бэ? Би бол бас миний амьдралын яг хуу философч гэх юм уу те тэр бол нөгөө нэг өөрийнхөө амьдрсан одоо би 2007 оног дуусгацсныхаа дараа нэг би ийм ч юм хийх байсан, тэм ч юм хийх байсан гэд хамсаад сууж байхгүй тулд одооноос эхлээд өөрийнхөө хийж байгаа юм болгоныгоо дараа нь хэзээ харамсахгүй бидтэй гэж асууж агаад хийдэг. Тийм болохоор аль болох би тэр 70-та 80-та болцсон хойно би тийм ч юм хийчмээр байсан да гэдэг харамсахгүй байхын тулд өөрийнхөө бүх хийж байгаа юмаа тэгж хийдэг байгаа. Тэгэхээр бол би бол шаардлагатай тохиолдолд бол маргааш нөгөө төрч байсан тий. Үхэж би харамсахгүй. Яг өөр нэг юм нь болохоор юм байна л да. Бидний одоо амьдарч байгаа нийгэм маань ялангуяа одоо энд чалгаа байхгүй, Монголд чалгаа байхгүй одоо энэ хэрэглэгчийн нийгэм өөрөө шилжиж байна. Одоо энд бол аль зур шилжээд орцсон яг одоо эд үедээ явж байгаа шиг байна. Монголд бол одоо яг өмнө нь юм ховор байх үеэс одоо хэрэглгээний одоо консум гэж ярьдаг тийм нийгэм рүү шилжиж байна. Тэрийг бол би бас яг өөр дөрөө бас анзаарсан. Ер нь бол амаргүй дандаа өөртөөгөө одоо юу гэдгийг тэмцдэг. Энэ бол миний хувьд бол дандаа нэг тийм тэмцэл байдаг. Ягаад гэхээр би өөрөө тийм одоо хангалуун одоо бүх юмыг одоо эндхийн нэг веб гэж шаардж ярьдаг. Тэр юунд өсөөгүй учраас юм хитрхи их байх нь өөрөө хүний сэтгэл хангалуун босуулгаж яадаг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдтэй бас их анзаарч яадаг. Тэгэхээр бас юмтай байх те хэн мэзмс чаах нь миний амьдралыг ажиргалтай болгож байна одоо гэдэг тийм ойлголт ялангуяа Монголд их байх шиг байна. Тэгэхээр тэрийг бол одоо бас одоо магадгүй өрөөсгөл юм уу гэж би бол хардаг. Яг тэгэхээр яг тэрийг ингэж өмнө хардаг байсан нийгэм нь одоо яг ингээд их тэрхий юмтай байгаад хүмүүс сэтгэл хангалуун байдаггүй гэдэг нь одоо батлагдсан гэх юм уу. Тэгэхээр миний нэг тез байгаа. Тэгэхээр бол бас бид нар яг энэ шилжилт явж байгаа үед бас магадгүй таны зүгээс ч гэсэн зэндэгчийн зүгээс ч гэсэн бас бид нар ер нь юу хийх ёстой болоо, юуг өөрчлөх ёстой болоо, юун дээр одоо бид нар анхаарч явах ёстой болоо тийм ээ. Бид нар одоо үр дүнгийн ерөнхийдөө хараад байна шүү дээ. Одоо цаг хугацааны машин ашиглаад ирээд Германд ирээд хараад байна шүү дээ. Энэ нийгэм ийм байдаг юм байна. Энэ хитрхи юм байлаа гэдэг ерөөс хүн ажиргалтай болдгоо юм байна гэдгийг
ойлгоцсон. Тэгэхээр ойлгоогүй байгаа, ойлгох гэж байгаа хүмүүст ер нь яаж тэрийг хүргэж болдсон бол гэд цэнтэгчээс асуучтай билүү гэж бодлаа гэх. За энэ нөгөө хоёр хөтлөгчийг өрсөн чинь надаас асуулт асуугаад баларч байна. Окей. За миний бодлоор болохоор би ингэж боддоо штэ. Ер нь хизээч гэрээсээ гарч үзээгүй хүмүүс. За тэгч хэлэхээр бас болохгүй юм байна. За яг хөө тий хэлчихээ гэхдээ. Ер нь хизээч гэрээсээ гарч үзээгүй байсан хүмүүс гэрээсээ гадагшаа гарчаад буцаад ирэхэд гэртээ хүлээгээд гэрээсээ гараагүй байсан хүмүүс гараад ирсэн хүнээ ойлгодоггүй гэж би боддتي. Энэ юу гэж хэлэх гэж байна гэхээр залуучууд их бага хэмжээгээр гадагшаа гараасаа гарахаараа ертөнцийг үзэх цонх нэгээр нэмэгддэг. Тэгэхээр би өмнө нь ингээд шал өөр төсөөлттэй ер нь ертөнцийг үзэх үзэл маань өөр байсан бол магадгүй бүр түүнийхээ эсрэг болоод өөрчлөгддөг юм шиг надад санагддаг. Тийм баг. Тэгээ өмнө нь одоо надад үн цэнтэй байсан юм маань ямар үн одоо юу гэдэг чинь их л ганган дэгжин эмхтэй байх гэдээсэн чинь тэр чинь ерөөсөө ямар ач холбогдолгүй юм бэ гэдгийг одоо жишээлбэл ойлгох жишээ нь энд адилхан би кето өмсөд джинс гүүгээд харин тэр мөнгөөрөө би ямар нэгэн семинарт суугаад ч юм уу тий тэрийг олчих юм бол би 10 жил хэрэглэх юм а би олчж байгаа юм байна шүү гэдэг юм уу тий энэ үзэл бодол дээр одоо өөрчлөгдсөн гэж хэлэх юм уу? Тэгээд ер нь л тийм юм да. Миний ертөнцийг харах цонхон дотор өөр юмнууд харагддаг болсон юм уу? Тэгээ ер нь бол гадагшаа гарна гэдэг чинь ер нь бол юмыг харах өнцөг өөрчлөгдөн. Тэгээд тэр хэмжээгээрээ оюуны цаар хүрээ тэлж байгаа учраас юмыг өөрөөр харж үнцэнтэй бүтээгдэхүүн маань эд материал биш оюун санааны одоо юу гэх юм мэдлэг мэдээлэл юм байна гэдгийг бол бүр илүү ойлгодог баг. Тэгээ дээрэс нь яг нэмж хэлэхэд юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо гадагшаа яваад жоохон юм ингээ харцсан тэгээ болдсон юм болдоггүй юм байна гэдэг нэг бага хэмжээний өөрийнхөө хэмжээнд ялгадаг болцсон байна да өмнө тэрийг ялгах чадахгүй ирсэн байна шүү дээ. Тэгэхээр би буцаад жоохон ялгадаг болчоод ингээ очиход гэрээсээ гараагүй одоо тэр ялгааг харж амжаагүй хүмүүстэй бас буруу гэж болохгүй гэж би бодоод байдیں۔ Тэгэхгүй л заримдаа нэг ийм явдаг штэ. Өстө бүдүүлэг манайхан юмаа мэдхгүй бэжэж тэгээд ингээд гээд нөгөө гарцсан хүмүүс нь заримдаа тийм пост оруулдаг. Гэхдээ юу постлох вэ гэдэг тухайн хүний эрхийн асуудал. Би зүгээр өөрөө би тийм оруулахгүй гэж боддог. Яг тэгэхээр тэр хүнд тэр ертөнцийг харах боломж нь байгаагүй, тэр хүнд гадагшаа харах боломж нь байгаагүй учраас тэр хүнээс би өөрийнхөө хардсан юм шиг хэмжээний юмыг би шаардах эрх надад байгаа юу байхгүй юу тийм ээ? Харилцан ойлголцох хэрэгтэй юм болов. Тэгэхээр бас нэг юм бид миний бас нэг хэлэх дуртай юм байдаг. Хэлэх дуртай ч яг дотор бодож явдаг юм байдгийг. Магадгүй гадаадд 3 жил болоод одоо Монголд 10 жил амьдарсан хүн буцаад гадаад орноо жоохон нэг юм доош нь хийгээд одоо Монгол хөгжиж байгаа учраас сайхан юмнууд байгаа. Гэхдээ алтыг нь авчгаад авдрыг нь шидэх гээд байгаа юм шиг тийм сэтгэл надад төрдөг. Яг тэгэхээр ийм сайхан боловсролыг Германд одоо боловсролизмээс олон мянган монгол залуучууд байдаг болсон тийм ээ. Тэгэхээр чинь энэ боловсролыг нь авцсан юм чинь бас эдрийн болдоггүй бүтэхгүй юм ин хамттан тэр авдар дотор нь аваа явсан надад шудраг санагддаг шүү дээ. Тэгэхгүй буцаагаад ингээд алтыг нь авчгаад нэг авдрын шидэх зан их муухай. Надад тийм санагддаг юм. Энэ бол зөвхөн миний хувийн бодол. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна гэхээр би энэ хоёр оронд ер нь хоёуланд нь барилж явд юм аа. Гэхдээ Монголоо нэг жоохон дээгүр тавьчаад идэм аа яах вэ? Ийм л юм да. Тэгээ одоо асуултанд хариулахгүй юу? Асуултаас гажаад явчих шиг боллоо. Зүгээр. За, актер юм бэ энэ хоёр хөтлөгчтэй орсон чинь бүр өөрөө асуултаач бүр ойлгох болоо явчих шиг бодлоо. Окей. За, тэгэд хоёр залуу мэргэжлийн хүмүүс орж байгаа учраас буцаад уул уурхаар би орё гэж бодож байна. Би бас нэг юм баримтат кино үзчихсэн. ART-гээр аюу гоё баримтат кинонууд гардаг штэ тий. Ер нь мэргэжлийн одоо салбарын бага хэмжээний мэдлэг олох ч юм уу ерөөхдөө их гоё тайлбартай тийм кинонууд гардаг. Би тэрийг их үзэх дуртай. Тэгээд уул уурхайн олборлтын нөлөөгөөр газрын гүнд одоо газрын хөвлөд тийм орон зай үүссэн
үүссэн бэж таараа мэдээж олон зуун жилийн өмнө одоо тийм дуул уурхай байсан бол хөдрийн одоо юу ч байдгийг түүний гадаргуу дээр баригдсан хот тосгод Германд байдаг гэд би тэр киноноос үзэх шиг болсон. Тэгээд тэр нутаг дэвсгэр одоо цөмөрч ирээдүйд одоо тийм аюул нүүрлэхгүй тулд түүнээс сэргийлэх тийм сөрөг нөлөөллийг нь тооцоолдог, таамагладаг тийм ямар арга техникүүд германчууд хэрэгэлдэг юм бол манай Монголд ямар байдаг юм бол энэ тал дээр мэдээлэл хөө. Би одоо хинээс нэглэх үү хоёрыг? За энэ дээр би хариулчихдаг. Миний нөө төгсөлтөй ажиллаж холбоотой болохоор. Эба хариулах чинь. Тэгээ ер нь яг энийг шууд ингээд амиг ерөнхий хариулах бол боломж байхгүй. Газрын гүнд яг нэг тодорхой одоо факт нь юу гэхээр хэрвээ газрын гүнээс одоо ашт малтамлын буюу нүүрсийн ч юм уу, алтын ч юм уу, дэсийн ч юм уу ухаад авчих юм бол одоо далд уурхагаар гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол мэдээж хэрэг газрын гадаргуу дээр өөрчлөлт явагдана. Яг тэгэхээр тэр газрын гүнд хос орон зай үүсчихэж байгаа учраас тэр яаж үүсэх үү, ямар хэмжээгээр үүсэх үү, хязээ үүсэх үү гэдг нь их чухал. Тэгэхээр тэрийг бол яг инженер хүмүүс, одоо геотехник, маркшадр хүмүүс бол геолог хүмүүс судлаад тэгээд яг гаргаж ирдэг. Тэгэхээр бол ерөнхийдөө олборлж авах үедээ тэрийг заавал мэдж авах хэрэгтэй, удирдах авах хэрэгтэй, хянж авах хэрэгтэй байдаг. Германы хувьд яадаггүй гэхээр одоо маш олон жилийн энэ тал дээр ажилтаа тэгээд нөгөө уурхаанууд нь бас хотон дуура орчихсон байдаг учраас энийг бол нэлээд дундаас дэд төвшөнд бол дээгүүр төвшөнд бол авч явж байсан. Тэгэхээр бол тэр олборлох арга буюу одоо хэр өргөн фронтоор авахын, хэр хурдтай явж өнгөрөхийн ч гэдэг юм уу те. Эсвэл одоо ямар байдлаар дараа нь тэрийг нүхээ буцаагаад бүглэхийн ч гэдэг юм уу. Ийм олон янзын аргууд байж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой Германд юм байгаа юм чинь Монголд бас эргээд бид нэр олборлт явуулж, далд уурхаагаар их хэмжээний олборлт явуулж бид нэрээс туршлагатай манай Монголын ташрамтлахад Монголын хамгийн анхны уурхай далд уурхай байсан гэж бодохоор олон жилийн туршлагатай. Хамгийн гол нь бид нэр юун дээр туршлахгүй байна гэхээр яг ийм сэдвүүдээр гой тэнцвэртэй ярьж сураагүй байна. Нэг тал дээр болохоор уул уурхай одоо хамаг мөнгийг оруулж ирдэг манай гол юу вэ? Бүтээгдэхүүн байгаад байдаг. Нөгөө талдаа болохоор энгийн хүмүүс нь болохоор ерөөсөө тэрийг уул уурхай болвол байгаль орчныг сүйтгэдэг, нүх онгоос нүхэлдээдэг гэдэг ч юм уу ийм айгуу тийм эсрэг тесрэг хандлагатай байна. Энэний донд юу дутаж байна вэ гэхээр яг ийм мэрэгжлийн хүмүүсийн аль нэг улс төр, аль нэг нам, аль нэг одоо харах өнцгийг төлөөлөөгүй тийм дундыг барьж чадах шинжлэх ухаанч хүмүүсийн тийм хэлэлцүүлэг яриад дутаж байна. Ингэснээр бол яг дунд нь эмийг ингэж одоо нэг хитрхи эмоцтой одоо тийм эмоционал биш илүү ийм шинжлэх ухааны төвшин дээр авчирч одоо тоо баримт дээр толгуурлаж ярьдаг ийм хэлэлцүүлэг маш дутуу байна. Тэгэхээр энэ дээр бас бид нэр ажиллаад явах юм бол хүн болгон өөрсдийн гэсэн ийм юу дээ баримт ойлголттой болох боломж байж байгаа. Тэгэхээр энийг бол одоо өгүүлэгдэж байгаа. Миний хувьд жишээлбэл анхаа өдөр бас подкастн дээр ярьжсэн одоо оюутлогын уурхайг бид нар блокчлон буюу одоо агуу үүсгэж одоо гэж том орон зай үүсгэж олборлох жоох нурааж олборлох чинь. Тэгэхэд түүний дараа хязээ нэгэн цагт оюун толгой уурхай хаагдж таараа. Тэгэхэд тэр газрын гадаргуу ямар байх вэ гэдэг талаар ерөөсө хинж ярихгүй байна. Тэгэхээр бас тэр талаар бид нар ярих хэрэгтэй байх гэж бодож зөвхөн энэ дээр оюутлогоо биш бүх төрлийн уурхайнууд энэ уурхай хаагдахад тэр дараа нь юу үлдэх үү? Тэнд амьдарч байгаа хүмүүст юу хүлээлгэж өгөх вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй байна. Тэгжээж нөгөө ард иргэдэн ч гэсэн тэр уурхайд итгэлэн төрөх нь шүү дээ. Тэгэхгүй бол одоогийн байдлаар бол ерөөсөө тэнд онгоос нөхөл үлддэг гэдэг практик байж байгаа байхгүй. Тэгээд хүн амтан унж өгдөг, тийм одоо мал унж өгдөг, тийм аюултай нөхөлддөг гэсэн одоо налаах шиг л жишээ байна шүү дээ. Яг Улаанбаатарын хаажууд бид нар ч хамгийн сайн музей бол одоо налаах уурхай байж байна. Тэгэхээр бид нар яаж уул уурхай явуулж болохгүй гэдгийг бол одоо бүх хүмүүс налаах ороод харж байгаа хэрэгтэй байгаа. Бос яаж болохгүй гэдгийг эндээс харж байна. Маргаашнаас эхэлж налаах руу явдаг автобусны билетний үн нэмэгдээд. Харин олдохоо байх үү тийм. Биш олдохоо байлаа да. Энэ дээр их зүв зүйтэй юм ярьж байгаа шиг байна. Эба зүв зүйтэй юм ярьж гэн гэж би бодож байна. Яг тэгэхээр манайха яг нийгэмд яг тэгдэг штэ. Уул уурхай нэг хэсэг хүмүүс нь одоо их ашиг олж одоо мөнгө авчрах тийм эдийн засгийн их үүсвэр байна гэж ингэж ярьж байна. Нөгөө хэсэг хүмүүс маань түүний эсрэг жагсаалын тэмцээд байна тийм ээ. Нэг л дээгүүр байгаа хэдэн хүмүүс нь идэж уугаад ингэж ер нь яг энэ хоёрын завсарт бидний мэдхгүй байгаа Германд байдаг юунууд байдаг вэ? Одоо дэг бүтцүүд дагаад орох чинь дараагийн хөгжлүүд энэ завсарт нэлээд их юм багтсан байгаа да. Энэ хоёр туйлын дунд тэгэлгүй авах уу? Энэ цэцэлх юм бол одоо энэ зөвшөөрөл олгодог
аргачлал нь байна. Одоо тэгэхээр энэ зөвшөөрөл зүгээр ингээд Монголд бол одоо ингээд хаагуудын лиценз аваад тэрийг дараа нь ашиглалтын лиценз олгоод ингээд дараа дарахын хүч рүү орчиж байгаа. Тэрний дунд юу үлдээд байна вэ гэхээр ерөөсөө тэр хүмүүстэйгээ ингэж ярьдаг, юу хийх гэж байгаагаа маш тодорхой нээлттэйгээр ярьдаг. Нөгөө хүмүүс нь ч гэсэн тэрийг нь одоо тэр хүмүүст ойлгох үгээр нь ойлгуулахгүй юм шиг байна. Санааны үг гэхээр нэг ард иргэдтэй уулзж байгаа уулзалт болонгүй тэнд дээрээс нэг айхтар том инженер ирээл тэгээ баахан инженерийн юм ярьж байгаа нөгөө хүмүүс нь ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хооронд нь тэр инженерийн нарийн мэдлэгийг нөгөө ард иргэдийн энгийн чихэнд ингэж хүргэж өгдөг тийм орчуулагч буюу одоо тэр аль талыг нь сайн ойлгодог тийм хүмүүс хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо энэ дээр сэтгэл зүйн асуудал бас байж гарч ирж байгаа байхгүй. Тэр хүмүүс ямар сэтгэлгээтэй, ямар ойлголттой байна вэ? Нөгөө тал нь ямар үг хэллэгтэй, ямар яаж тэр хүмүүсийг дунд нь ингэж ойлголцуулах уу гэдэг асуудал байна. Тэрнээс гадна бас нөгөө нэг нээлттэй байдал байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг жил болгон нээлттэй хаалганы өдөр зарлаад бид нар ийм имиж нэг харуулдаг ч юм уу. За тэгээд шинжлэх ухааны судалгааны ажлуудад дутуу байна. Ерөөсө судалгаа хийхгүй байна. Аль болох хурданхан шиг ашиг олоод эндээс л явчихсан гэдэг. Тийм юутай орж ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө нийгмийн хариуцлага гэдэг юм а яг 100% хэрэгжүүлэхгүй байна гэж би хардаг. За баярлалаа. Чам дээр энэ дээр нэмэлт байсан уу? Яг хуу тэр нөгөө Nordrhein Westfalen гэдэг мууж байгаа шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө одоо Германы алдартай чулуун далд уурхаа одоо далд уурхаагаар олборсон чулуун нүүрсний орд байгаа тий. Тэр нь олборсон маш их одоо 1800-аад оноос тэр олборлолт маань эхэлсэн байдیں۔ Яг тэгвэл би тэр уурхаа тэр нөгөө хэд удаа дадлага хийжсэн тэнд ингээд доогоор орж явж байсан. Тэгээд ер нь бол нэлээд олон метр тэр газар хэсгийн суусан байдаг байгаа. Одоо тэр олборлсон хэсгийн тэр томоохон хэмжээний талбай нь ерөөхдөө маш их удаан суусан байдаг. Одоо доош нэлээд доошо суусан байдаг тэр газрын хэвлийг. Тэр ч утгаараа хэрвээ одоо бид нар усыг шүүрүүлэхгүй бол одоо тэр хэсэгт нь ус шүүрүүлэлт хийхгүй байх юм бол усны төвшин ихсээд шууд тэр хэсгийн хотууд нь тосгонууд нь шууд усан доор орох боломжтой болцсон байгаа. Тэр утгаараа ер нь бол одоо байнгын л ус шүүрүүлэлт тэр хэсэгт явагдаж байдаг гэсэн үг. Тэгээд бид нар бол эндээс бас суралцж болж байгаа байхгүй. Хэрвээ Монголд одоо энэ далд уурхаагаар олборлолт хийх юм бол дараа нь тэр хавцаа ингээд шинээр байшин барай хүү амьдрах болох юм бол яах вэ ч юм уу те. Тэгээд тэрнийг хажуугаар бас олборлолт хийж байгаа мэдээллийг тэр баримтжуулах, цаасан зайр буулгах, хадгалах одоо яг шаардлагатайг бол дижитал болгоод те дискэн дээр хуулаад буулгаад хадгалах хэрэгтэй. Энд тал дээрээ болохоор Герман маш сайн хөгжсөн одоо анх дээр үесээс хойш л угаасаа энэ чиглэлээр маш нарийн нухацтай бүх юм хадгалж ирсэн болохоор ч тэр 1800-аад оны олборлолтын холбогдтой мэдээлүүд хүртэл ингээд одоо энэ уул уурхай хэрэглэх газрын архивээс хүртэл гарч ирж байдаг байгаа. Тэр мэдээлэлдээ тулгуурлаад арга хэмжээнүүд аваад одоо судалгааны ажлуудаа хүртэл хийж идэг. Одоо Монголд оюутлага бол ингэж доороос нь ингэж ухаж гаргаж аваад шүү дээ. Одоо 500 метрийн өндөртөө ийм том хэмжээний нүх үүсгэх гэдэг байгаа байхгүй. Одоо газар доогуур. Тэгэхээр чи одоо газрын гадар бол тэр хэмжээгээр ойролцоогоор 400 м сууна гэсэн үг шүү дээ. Гэх мэтлэнгээр энэ мэдээллийг уул уурхай яамд ч юм уу те ингээд өгчөөдөг энэний мэдээллийг ингээд өгчөөдөг ч юм уу. Ингээд нээлттэй харуулж яадаг хүн болгонд ойлгомжтой. Тэр юмыг л ер нь бол Монголд эрт оруулах хэрэгтэй болов. Одоо мэдээж тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ тэрийг илүү нарийн болгоод дараагийн үеийнхэндээ зориулж энийг хийх нь маш чухал байх гэдэг бол энэ одоо энэ Германы Nordrhein Westfalen мужийн хэсгээс бол харж болно гэж хэлж байна. Маш чухал сэдв байгаа байхгүй. Маш чухал сэдв байж байгаа. Одоо ер нь мэдээллийг шилэн байлгах хэрэгтэй л гэж яриад байгаа юм тийм ээ. Тэгэхээр чин дараагийн үе маань ямар ч мэдээлэлгүй хоцрох гээд байж гэн эсвэл гинтхэн 30 жилийн дараа хөвс бид нар тийм хийх байсан байна гэж цаг хугацааг буцааж болдоггүй учраас ерөөсөө маш том энэ төлөвлөх ёстой их чухал сэдвэр би ярьж гин гэж бодож байна энэ дээр хоёрыг. Тэгээ Германы ямар хотууд энэ бүсэд ороод явдаг бол одоо сууж магадгүй ч юм уу доотлолт энэ төр усыг шүүж яадаг ч юм уу айгүй их л хөрөнгө мөнгө зарцуулж тэрийг одоо байнгын хяндаг гэх юм уу тэгж бийдэг юм билээ тийм ээ тэгээ хайчдаггүй тэр баримт технон дээр их гоё тайлбарж гарч ирсэн Дортмунд Дуйсбург Эссен энэ төр байх шиг байсан уу тий Германы Рургебет гэдэг тэр можи чинь одоо баг бүх хотын доогоор нь уурхаалаад нүүрс олборлцсон байж байгаа хоосоо орон зай үүссэн байж байгаа
Яг хоо сүүлийн үед бол яг хоос харанзаа үүсгэхгүй тулд нөгөө нэг чигжээс гэдэг юм хийдэг. Тэр нь болохоор өөр нүүрс биш материалыг одоо тэр угсан орон зайнда чигжэд дүүргээд яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр дээшээг нөлөөлөл нь хараа бага байна. Тэгтээ бол нөгөө нэг усын заавалчгүй яаж авах хэвээр татчих хэвээр. Тийм учраас тэгэхгүй бол нөгөө нэг усан дээшээгээ өгсөд буцаад нөгөө суудсан байсан газар чинь доороос нь усаараа дөрвөд буцаад дээшээ хөөдөг. Тэгээд дахиад газрын гадаргуудаар хөдөлгөөн явагдах тийм боломжтой учраас тэрийг ямар хөдөлгөөн явагдах вэ гэдгийг сайн урдчилж хэлж чадахгүй байгаа учраас ер нь бол байнга тэр усыг бол насосоор одоо соруулж авах хэрэгтэй гэсэн юутай явж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн өрөөргө бит биш бас энэ заарлаанд мужид бас байж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд дахиад бас энэ чиглэл рүү нэг асуулт асууя гэж бодож байна. Германд бол чулуун нүүрсний олборлолт бүр ингээ хаагдсан гэж би ойлгосон байж байгаа. Хөрөн нүүрсний уурхайн олборлолт одоо тэдийг хүртэл гэсэн бас нэг заасан хууль дүрмтэй явж байгаа. Гэхдээ миний асууж байгаа юм. Орос Украин хоёрын дайнаас болоод энэ дээр бас өөрчлөлт орох байгаа юу? Германы хөрөн нүүрсний уурхайн олборлолтын чиг хандлагт энэ дайн хэр нөлөөлж байна? Ер нь бол маш ихээр нөлөөлж байгаа. Яагаад гэвэл холбооны бүгд байгаа ус маань Оросоос маш их хамааралтай байдаг. Одоо ялангуяа газрын тоос, газрын байгалийн хий, чулуун нүүрснээс хамааралтай байдаг байгаа. Тэр ч утгаараа хэрвээ энийг авахаа болчих юм бол одоо хүртэл авсаар байгаа. Байчих юм бол энэ хэрэгцээг хаанаас хангах вэ гэдэг. Тэгэхээр чи яхаарахгүй нөгөө айлаас ихээр авдраа ууддаг шиг өөрсдийнхөө нүүрс олборлолтоо өргөжлүүлэхээс өөр аргагүй болж байгаа гэсэн. Тэгээ богино хугацаанд мэдээж урт хугацаанд бол мэдээж яванда алга болно. Тэрийг харин жихэн сэргийгт эрчим хүч рүүгээ шилжүүлээд эсвэл өөр усуудаас ч юм уу өөр газраас энерги авчрах эсвэл энерги их үүсээр авчрах гэх мэтлэнгээр төлөвлөгөөнүүд бол боловсруулаад одоо энэ эдийн засгийн яамныхан сайдн тэгэл хаасаагүй яваал гэрээ хэлцээр хийгээл яваал одоо зурагт мэдээгээр бол харагдал байна. Эрэл хайгуул гарцсан яваад байгаа тийм ээ. Тий 2030 он хүртэл яа гээд одоо анх чинь бүр 2000 хэдэн он ч үлээ бүр амар наан зогсоох байсан шүү дээ. Тэгээд сүүлд нь цөмийн эрчим хүчээ унтраах болоод гинт 2022 онд буцаана гэсэн хаана гэжсэн. Тэгээ ер нь бүр яг хаахаар байгаа юу цөмийн эрчим хүчээ? Цөмийн харин тэрийг одоо гинт Орос Украины асуудлаас болоод бас жоохон хүмүүс ярилцаад хилцээд жоохон хоорондоо маргалдаад байгаа юм байлээ. Яг бол нэг хэсэг нь болохоор өөр арга байхгүй юм шүү. Заавал ингэж нэмж эн тэндээс янз бүр юм олж ирэхээр зүгээр энийг жоохон өргөжлүүлчих л даа ч юм уу те. Зарим нэг нь болохоор угаасаа л зогсооно гэсэн цөмийн эрчим хүчийг ашиглана гэдэг бол яг өнөөдөр бол асуудал үүсгэсэн дараа нь маш том асуудал үүсэх боломжтой гэдгийг мэдж байгаа учраас тэгээд энэ талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл бит хоёрын подкастыг сонсоо гэж хэлж байна. Яг зөв сайн байна. Энэ их сонирхолтой сэдв байгаа байхгүй? Яг хоёр талд болоод байгаа шүү дээ энэ дэр. Тий. Тэгээ хуваагдаад яг эцсийн шийдвэр нь гараагүй байгаа. 4 сарын 20-ны хэдэн төлөө бас хилцээр мэлзээр хуралдах юм байлээ. Энэ одоо юу н парламент дээр Бундестаг. Тэгээ аль тал дээр нь л бас авах юм авахгүй юм байгаад байгаа байхгүй тийм айгүй хэцүү. Тий. Яг хөрн усууд тэгэл хойшлж байгаа гэсэн үг тий. Олборлолт бол хойшлж л байгаа гэсэн. Энэ хямралын одоо нэг юу үүсгэж байгаа нэг юм болохоор харуулсан юм. Биднэрт харуулсан юм болохоор бид нэр ямар амар одоо биенийхээ одоо энерги их үүсвэрийн тал дээр ямар их хамааралтай байдгийг бол харуулсан. Тэгээ тэрнээс гадна бас энэ хямрал би болсноос хойш бас нэг хоцсон болохоор энэ сэргээгдэх эрчим хүчийг илүү их хурдцтайгаар бид нар энэ сэргээгдэх эрчим хүчийг өвчний их үүсвэрийг илүү сайн ашиглах хэрэгтэй байна гэдгийг бол гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр бол би хувийнхээ хувьд бол тэр нүүрс болон атомын цэглэгээ станц, цөмийн цэглэгээ станцыг бол хаана гэдгээрээ хаах байх. Харин сэргээгдэх эрчим хүчний тал дээр бол илүү их хөрөнгө оруулалт, илүү их ахиц гарах болов гэж харж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд их гоё бас дэлгэрэнгүй тайлбарлаад өгч जैन. Би тэгээд ингэж бодож байсан. Одоо би ч яах вэ? Ер нь дэлхийн нийтээр харж штэ хитрхи их би гэдэг яг балархаж штэ. Дэлхийн нийтээр харж जैन те нэг улсаас одоо нэг орноос хит хамааралтай биж болохгүй мэнаа гэх те. Аюух орнууд ер нь их зөг туслаа штэ.
Коронавирус болоод зог тусаад эхэлжсэн чинь Украин Орос хоёр гарч ирээд өшөө бүр ингээд зог тусаад ах шиг байна. Дорно бодохгүй болохгүй гэд. Тэгэхээр манай Монгол улсын эдийн засаг манай уул уурхаагаас их хамааралтай одоо хятадаас бас их хамааралтай гэд ярьдаг штеп. Ярьдаг ч яг ер нь тийм байж байгаа. Тэгэхээр бид нар 20 жилийн дараа 30 жилийн дараа Герман Орос хоёрын одоо энэ нэг юм бие биенээсээ хамааралтай болчиход байна штеп бас. Ийм байдалд орохгүй тулд бид нар өнөөдөр юу хийж эхлэх ёстой вэ? Миний хувьд бол аль болох одоо орлогын их усүрийг олон болгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр одоо уул уурхай гэхэр чи уул уурхай хэд хэдэн бүтээгдэхүүн байгаа. Тэрийг илүү боловсруулад одоо өөр газруудад зарах боломжтой, өөр улсуудад зарах боломжтой, өөр зах зээл төрөх боломжтой байх хэрэгтэй. Тэгээд одоо нарийн нэг өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу одоо түүхийгээр гаргаад байх биш, боловсруулалт хийгээ гаргах юм уу? Эсвэл магадгүй тэрийг бүтээгдэхүүн хийгээ гаргах юм бол хамаарлыг багасгах боломжтой гэж бодож байна. Тэгээд аль болох их зүйлийг өөрөөсөө үйлдвэрлэдэг баймаар байна. Ингэж яаж бид нэр хамаарлаа хойд байгуулах байх. Хэн нэгэн одоо нэг та нартаа 8 хийхэ боллоо гэсэн үед те өлсөд өгчихгүй, хоосоо хончихгүй юм байхын тулд эдийн засгаа аялуулах одоо нэг юу гэдэг үйлдвэрлэлээ сайн дэмжих хэрэгтэй байх. Бүхэн юм худалдаж аваад өөрөөсөө идж уугаад байх биш, өөрсдөө бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө хийж чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхин тулд бас нэлээх хөрөнгө оруулалт, нэлээх үйл ажиллагаа хэрэгтэй байх гэж бодож байна. Зүгээр сүүлийн хичнээн жил бид нар 10 хэдэн жил 20 жил шахвал бид нар үйлдвэрлэлийг дэмжин юм үйлдвэрлэнэ гээл Монгол Made in Mongolia болно гээл ерөөсөө үйлдвэрлээд байгаа маш бага байгаад байгаа. Тэгэхээр тэр зүгээр нэг амаараа тэгнэ гэж хэлчихээр би болчдаг зүйл гэж бол би харахгүй байгаа. Тэрний цаана улсаас болон төрөөс маш их дэмжлэг хэрэгтэй. Тэрнээс гадна бас нэг байнгын тийм координац буюу одоо тэр зохион байгуулдаг, хооронд нь уулзуулдаг, шинэ юм дутуу юм харддаг, тэрийн дээр нь тусалдаг, дэмждэг ч юм уу те. Ингэж явах одоо нэг төрлийн процесс гэсэн. Тэгэхээр тэр процессыг бид нэр хийх хэрэгтэй байх. Тэрнээс зүгээр янз бүрийн хууль бодлоод янз бүрийн амлалт өгөөд бол нөгөө үр дүн яг хэвээрээ урдтайгаа адилхан байх гэж бодож байна. За баярлалаа. Энэ дэр бол миний нэг нэммээр байгаа зүйл гэх юм бол одоо сүүлийн үед монголчууд бас зүгээр нэг хараад байх ш. Жишээ нь одоо энэ бог 100% гэдэг нэг бурхны хөшөөд нэг төсөл байна шүү дээ. Одоо бүр нэг хэсэг боо юм болсон. Зугтаар хараад тэгсэн чи тэр нь бол баг батлагдаагүй байхад нь суурин тавигдсан ч юм уу те. Тэр мэтлэн ер нь ад нэгт нь өөрөөсөө бас жоохон юмд жоохон гэрхаа ханддаг болцсон байна гэдгийг хараад бас би баярлсан. Тэрнээс өмнө болохоор монголчууд болохоор ингээл тэгчлээ гэх те. Тэгчлээ. Ингээл дараа нь юм хийцнийхэн дараа ингээ харамсаал энэ мангар гээл интернетээр нэгнийгээ муулаа бичдэг ч юм уу те. Тэгхгүйгээр ингээ залуучууд илүү мэдээлэлтэй болцсон байна. Энийг эсэргүүцдэг болцсон байна. Гэт ингээ хэрэггүй газар нь хөрөнгө оруулалт хийхийг болиулахыг хичээдэг болцсон байгаа нь бол маш таалагдж байгаа. Тэр ч утгаараа энэ ирчээрээ явах юм бол ер нь бол одоо энэ манай томчуудын зарим нэг буруу юмыг зогсоогоод одоо тэр чинь мөнгнөө чинь бүгд одоо тэр алт зис одоо бидний зарж байгаа нүүрснээс л гарч ирж байгаа мөнгө шүү дээ. Тэрийг харин яг хэрэгтэй газар хөрөнгө оруулалт хийгээд тэгээ үйлдвэржилтээ сайн хөгжүүлэх юм бол ер нь бол алдчихгүй гэж харагдаж байна. За маш их баярлалаа. Германд бас байдаг шүү дээ. Ямар нэгэн за эрүүл мэндийн асуудал гарлаа гэхэд чинь нөгөө мундаг профессорууд ч хоорондоо ярих жишээ нэ тийм ээ. Одоо халдвар судлалын профессорууд эдийн засгийн асуудал гарлаа гэж эдийн засгийн ухааны докторууд профессорууд гэдэг одоо төрдөө зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Device гэдэг тийм зөвлөгөө өгдөг тийм хүмүүс Монголд тийм байдгүй. Яг салбарын тийм үнэхэрийн одоо эрдэм шинжилгээний улс суурьтай зөвлөгөө өгч төрөө зөвлөж миний хувьд байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь тэр хүмүүсийг сонсохгүй байгаа жоохон харамсаж байгаа. Сүүлийн үед тэр корона дээр хүртэл одоо их анзаарэгдсэн шүү дээ. Эрдэнэтэд зөвлөж яана гингүүд эрдэнэттээс асуучингуудаа өөрсдөө болохоор тийм логикгүй юм ард нь оруулж ирээд хийгээд байгаа. Тэгэхээр одоо баг сонсноосоо дор юм болоод байгаа. Тэр хүмүүсийн нэрийг ашиглаад өөрсдийнхөө буруу үйл ажиллагааг явуулаад ахаар чинь тэр нөгөө эрдэнэтийн нэр хүнд хурал угааж байгаа байхгүй. Тэгэхээр сонсохын хувьд сонсож байгаа. Гэхдээ хамгийн гол нь бүрэн сонсож хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс нь яг л төрөний адилхан эрдэнэтийн ярьж байгааг нөгөө манай бүх дуучин дарга нар маань ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бас яг иймэрхүү асуудал бас байгаа гэж бодож байна.
энэ уялдаа холбоотой байдал бол би энийг нь их вау гэж боддоо шүү дээ Германд. Тэгэл хит хитэн хүмүүс нь гараад ирдэг шүү дээ. Тэгээд их гоё дискуссион зэндүнг болдог. Тэ 2 3 профессорууд нь ярьж гин. Тэр дундаас чинь ард иргэд нь мэдээлэл авчдаг учраас энийг бол айгүй Монголд хэрэгтэй юм уу гэж би заримдаа боддیں۔ Тэгэхээр нөгөө баруун айлын Балтангуйгаас асуух шаардлагагүй. Тэгээ энэ дэр яг уу тэр хилцэж байгаа хилцээрийг дараа нь ингээд дүнэлт болгоо ярьдаг хилдэг шүү дээ. Ийм юм байна гэдэг. Тэрэн дээр нь яах аргагүй тэр эзэмтдийн төлөөлөл нь нээлттэй ийм учраас тэгсэн гэж нээлттэй ярилцдаг. Тэрнээс одоо тэр улсын онцгой комисс чинь одоо Монголд коронавигийн үеэр хоорондоо нэг юм ярьж байгаа юм хийчихэд байгаа шүү дээ. Тэр хилцээр нь ил тод биш байсан учраас ер нь бол хэрэгжихтэй муу байсан болоо гэж харсан шүү дээ. За тэгэхээр бас энд улс орн яагаад хөгжсөн бэ гэхээр нэг иймэрхүү явдаг учраас хөгжөөд идэм биш үү гэд манайхан уг нь мэддэг л байх хэвээр тий бидний их давуу тал байна шүү дээ. Гадны орнуудын болоогүй юмнуудыг бид нар давтаж болохгүй болоод байгаа юмыг Монголын нөхцөлд яаж тохируулж болох вэ гэд өшөө сайжруулад ингээд аваад тий улстай хөгжүүлчих ийм гоё хөгжлийн 90 үегээ би Монголыг бас хараад байдаг байхгүй. Тэгээд гадны орн руу маш олон хүмүүс явлаа. Тэр хүмүүс маань тодорхой хэмжээгээр чамдаандаа, оюун ухаандаа, одоо юунда, банкндаа гэд айгүй хөгжлийг бас ингээ бариад очиж байгаа. Тэгэхээр эх орн бол их сайхан болно гэд ингээ бодож байж байгаа. Хоёр залуу манаас энд байж гин. Тойроос бас нэг асуух зүйл байна. Эх орондоо байдаггүй Герман оронд байдаг герман хүмүүсийн одоо зуршлаас ч юм уу хөгжлөөс ямар зүйлийг чамдаандаа хийгээд аваад очих юмсан гэж боддог вэ? Сая төрүүлж хариулаагүй хэн байсан бэ? Тэрнээс эхлэе тийм ээ. Яг тэгж бодож исэн бол нэрээ үнийг хэлэхэд байхгүй байх шүү. Яг тэгвэл мэдхгүй одоо монголчин чинь 10 жил байхад намайг бол манай 10 жилийнхэн намайг юу гэдэг байсан? Амар нэг зүйл дээр амар их муулдаг байсан гэх юм уу? Яг бол би 10 жил байхасаа л угаасаа ямар нэг юмыг зарчмын хувьд гэж яг зарчмын хувьд юм байх ёстой гэж ярьж хэлдэг байсан. Тэгэж хүмүүсийн дург хүргэдэг байсан. Тэгээ яг энэ герман дээрс чинь хүмүүсийн тийм зарчимшил байсан юм байлаа л да. Яг ингээд яг принцип гэж хэлээд юм хийдэг хүмүүс байсан байлаа. Одоо тэгэхээр тэр хүмүүстэй ирж уулзаад бас над чиг хүмүүс зөндөө байдсан байшгүй гэдгийг харсан. Тэгээ тэр утгаараа яг л надад байсан юм аа энийг алдахгүй л авч явах байх гэж хичээж байна гэж бодож байна. За баярлалаа. Эбагийн хувьд тийм бид хувьд бол яг энэ дээрээ шинээр сурсан юм гэх юм бол Монгол одоо уламжлалт Монголын нийгэм маань бол нүүдэлчин нийгэм байсан. Тэгэхээр нэг хүн нэг газараас нүгөөд явчихна гэдэг бодолтой байдаг байсан бол одоо бид нар суурьшлийн амьдралд орж байна. Бүгдээрээ байшин бариад амьдарч байна. Тэгэхээр энд сурж байгаа зүйл юу гэхээр энэ тхийн хүмүүсийн боддог зүйл нь болохоор за би бүр болохгүй бол нүгөө явчихна гэж боддоггүй. Харин энийг яаж шийдэх вэ гэдэг шийдлийг яг ингэж өөрөөсөө нэг нүгөөд явчихна гэдэг нь ямар ч асуулт биш. Тэгэхээр яг тэндээ бид нар байна. Энэ байдлыг энэ асуудлыг бид нар яаж шийдэх вэ гэдэг тэр нэг толгойн доторх бодлын нэг партиу байгаа. Харах өнцөг байгаа. Тэрийг би бас энд одоо удаан амьдарч байгаагийнхаа хувьд энд сурсан ажиллаж байгаагийнхаа хувьд бас авч чад Монголынхаа дараагийнхаа одоо Монголд бодогдож байгаа зүйлүүд дээр яаж тэрийг ашиглах вэ? Тэгэхээр одоо Улаанбаатарт байгаа хүмүүс бол нүгөөд явчихна гэдэг Улаанбаатарыг нүүлгэнч гэдэг юм уу? Тэр бол угаасаа ер нь бол нэг төрлийн сонголт биш аахгүй. Тэгэхээр яаж бид нар энэ дотор байгаа юм дээрээ одоо шийдлийг хайж сурах вэ гэдэг тэр магадгүй тэр толгойн тэр бодлын урсгалыг одоо залд сурахт ч юм уу. Тэрэн дээр би бас тэр бодлыг эндээс германаас ер нь авч явах юм болоо гэж бол боддог доо. Наач амар чухал. Маш их баярлалаа. Тий. Хоёлоо их бас чухал зүйлсийг хэлж байна. Тойрт хөгжилтэй янз бүрийн одоо бидний мэддэггүй юм энд таарад тэрийг өөрсдийнхөө заримдаа зохиож энтер бодоод Монгол сэтгэхгүй бас нэг өөр юм тийм ээ. Монгол хэл дээр өөрөөр сэтгэн герман дээр ярихаар бас нэг германаар сэтгэгээд байна да бид нар. Тэгэхээр тийм жоохон сэтгэлгээний ялгаанаас болоод тэгээд тиймэрхүү бид нар анх ирж ах чинь бүгдээрээ хэлээ мэдэхгүй тэгж явлаа тийм ээ бодолж явжсэн тийм үе байдаг болов. Тэгээд би нэг жишээ яг өөрөөсөө эхлээд хэлье гэж би бодож байна. Сайхан манай нэг багш найз бид герман найз эмэгтэй гэр бүлийнхаа хүнтэй шал өөр хот руу байхгүй.
Тэгээ би 5 хүүхэдтэй айлын намайг одоо итгэж найдад хүүхдийг минь хараад өгөөч гэд хүүхдийг очиж харлаа. Тэгсэн чинь хамгийн бага хүүхэд нь би тэрнээс нь л ерөөсө хараагаас салахгүй байгаа байхгүй. Уг нь 4 настай л да. Гэхдээ л айлын хүүхдийг тэгээд ахынхаа өрөөнд ингээд тоолсон чинь уурттай чихэр байж байгаа гүмийн бэрх нь. Эрзэн чихэр. Тэгсэн чинь энийг би ингээд эдмээр байна гэхээр за чи ахтаар очиод ингээд асуу гэдгсэн чинь асуусан чинь буцаад ирсэн намайг ид гэж ингээд тэгээ би сонсоод байж байгаа юм чинь. Тэгээд чи хэдий гэдэж болох уу гэж асуусан уу гэдгсэн чинь очиод би хэдий гэдэж болох уу гэсэн нөгөөд нь 4 гэж тэгж байна. Тэгээ би тэр дээрээс нь чихрийг ингээ авсан чинь тэр чихэр маань жижигэн гүми бэрхэн биш эрзэн чихэр биш арай нэг том байдаг шүү дээ гахааны чихмэгтэй нэг юм том. Тэгээ би тэр 4 настай хүүхдэд арай л 4 томдоод байсан байхгүй юу? Арай л ихтэйсэн. Тэгэхээр би яг монгол хүн шиг зүгээр жоох хүүхд төрөл ирэхээр нь 3 өгчөөж юу ч болоог юм шиг хураах гэсэн чинь нөгөө хүч ингээ зогсон над руу ингээ харснаа. Уг нь дөрвөл гэсэн юм да гэж зогсоод байгаа. Тэгсэн чи би амар ингээд вау стен дээр яг ингэж хүүхдээ өсгдөм юм биш үү тий. 4 бол 4 тэр хүүхдийн зүв байхгүй юу? 4 бол 4 штэ. Тийм болохоор эднэр ингэж яг хэлсэн ярьсандаа болдсон бэ. Айгүй их хүмүүс ер нь тийм штэ хэлсэн ярьсандаа. Тэгдэггүй хүмүүст байгаа. Гэхдээ ихийг надад тийг санагдаад байд. Тэгээд би нөгөө өстө бараг л тэр 4 настай хүүхдээ өмнө ичээд бушуухан үүнээрээ тийштэйгээд мэдэн бодлоод одоо 4 болгож өгсөн. Ийм хүч жишээ таарж явсан уу? Миний хувьд ч одоо нэг амар хөвгөлтэй жаах. Гэхдээ яг тухайн үед бол аюу хөвгөлтэй дэс анх ирсэн дараа нь энд нөгөө нэг ундааны одоо ус ундааны савнууд одоо пивний шилнүүд энэ ингээд буцааж өгдөг тодорхой мөнгө төлөөд буцааж өгдөг фандны систем байгаа шүү дээ тийм. Тэрийг анх ойлгоогүй. Яг ойлгочоод буруу ойлгочихгүй юу монголоор. Тэгээд дэлгүүр ороод усны үн харсан чинь нэг сав усны тэгээд 19 цент жилөө гэж байна. Тэгээд яах юм бол савын хугацаагаа төхөөр 25 цент байдаг гэж нэг нь тэхгүй юу. Тэгээд дэлгүүрээс тэгвэл эн чин гой бизнес болох юм биш үү? 19 центээр ус аваад 25 центээр буцааж өгöd байх юм бол. Усын авч гараад асгачаал тэгээд 25 центээр буцааж өгöd байх юм биш үү гэд. Тэгээд бизнесээ эхлэхжсэн чинь арай худалдаж авсан юугаа харсан чинь арай варентай харсан чинь дээр нь дахиад 25 цент нэмээ бичсэн байсан. Тэгээд миний бизнес жоо ашиггүй болцоогоо. Энийг бизнесийн санаа олцсон явж байгаа туу. Иймэрхүү юм гардыг шүү нэрээ. Анхаа бодолж яв уу? Юу нь бол зөндөө. Гэхдээ яг тийм германчуудтай ойлголтын зөрүүн дээр бол яг санахгүй байна. Яг уу нэг хөвгөлтэй юм гэх юм бол би яг Германд ирээд эхний өдөр яг уу вагоноос буугаад ингээд энд байсан монголчууд намайг тосоод хүлээж авсан. Тэгээ маргааш нь би хэлний курстэй шууд очихуулаад замдаа явж байгаад тэгээ Монголдо бас нэг хөрхөө жил орчим ч юм хэлний курс суусан байгаа байхгүй. Нэг хэлний курс тэгэхээр чинь бас нэлээ герман хэлтэй болцсон гэж ойлгоод энэ бол алдчихгүй гэл. Тэгээд нэг эмээгээс юм асууваа. Тэгсэн чинь нөгөө эмээ нь ойлгохгүй. Тэгээд эмээ нэг надад юм хэлсэн чи би ойлгохгүй. Тэгээ би бүр сүлдээ яана би одоо герман хэл ийм муу юм бахтай би бүр жил орчим сурж байхад тэгээд нэг ганц хүнтэй ойлгож чадахгүй хаашаа явах вэ ингээд асуугаад мэдлэлцээ ойлгож чадахгүй стандарт ингээл амар гутраал яваад очиад багштайгаа ярьсан чинь айгу ойлголцоод байна. Тэгээ сүүлд нь бодоод байсан чи нөгөө эмээ маань нөгөө нэг нутгийнхаа айлгаар яриад байсан юм байлээ л те. Тэгсэн чи би нөгөө өөрөө болохоор цэвэр хоохтой ойж гэдэг шүү дээ. Тэрийгээр яриад хэлээд нөгөө хүн болох надад тэр Zexish гэдэг айлгаар ярьсан болохоор би ойлгохгүй байсан юм байлээ. Тэгээд би дараа нь багштайгаа ярьчаад дараа нь энийг олж мэдчихээд ёо тийм байлгүй дөө гэж бодчихсон. Тэгэд ядчихт магадгүй эмээгийн чихэн хатууч бас байсан юм билүү хөрхий. Магадгүй. Саксон муж гэдгснээс нөгөө глюков гэд хэлдэг шүү дээ тий уурхачд амжилт төсийгээд одоо ордог гэх юм уу тий уурхаар орохдоо хэлдэг баха тийм ээ гарч ирээд хэлдэг юм уу орохдоо ер нь бол мэдчилгээ тиймээс гарах гэсэн ч тийм. Тэгээ тэр мэдчилгээ танаа саксон мужид үүсчихсэн гэд нэг уншижсэн юм байна. Хөдрийн орд уурхад тэр мэдчилгээний өнгө 16 дугаар зууны үедгээ үнэн үгүй юу мэдэхгүй хоёр мэдж байгаа. Магадгүй нөгөө нэг анхны том уурхаа тэнд үүсчихсэн утгаараа тэр уулуурхаа мэрэгчлэлтэн анх бэлтгэжсэн хот гэсэн утгаараа тэнд үүссэн гэж ярьж магадгүй л ах тий. Нөгөө нэг Freiberg-ийг сургууль чинь
тэр мөнгөний маш том ордтой газар байсан гэх юм уу? Тэр чинь баг 200 жил ашигласан уу юу? Тэгээд тэр хугацаанд чинь тэнд Freiberg-ийн уулуурхаан одоо Academy гэж бий болсон. Уулуурхаан сургууль нь тэр Freiberg-ийн их сургууль нь тэндээ үүссэн. Тэгээд тухайн үед анхны тэр маш механик инженер, физик, химийн чиглэлээр мэрэгчлэн бэлтгэж эхэлжсэн үе гэх юм уу? Тэр утгаараа тэгээ уулуурхаан үүсэл хөгжил нь тэр хотоосоо учраас Glück auf гэдэг үг нь тэндээсээ үүссэн байж магадгүй тийм. Тэгээд тэнд Freiberg-т бас манай Монголын маш олон сайхан залуучууд сурж байгаа тийм ээ оюутнууд ихтэй юм билий. Монгол оюутнууд. Яг уулуурхай чиглэлээр солилцоогоор ирсэн. Одоо тэгээ сүүлдээ Монгол Германы хөтөлбөр маань зогссон учраас ер нь сүүлд бол зүгээр сургууль хоорондын гэрээгээр эсвэл хуваар ч юм уу гэх мэтлэн оюутнууд ирсээр байгаа. Тийм. Анхны сургууль ч гэсэн очисоор байгаа байлгүй. Тийм. Мерсер ирж байгаа. Ялангуяа GMIT-гаас ч юм уу оюутнууд бас ирдэг. Оюутнууд болон эрдэмтдийн ажилчид ирдэг. Дашрамт хэлэхэд ер нь манай хоёр манаас Германд нэртэй сайн сургуулиудад сурсан оюутнууд байж байгаа. Аахны их сургууль технологийн Аахан хотын ч одоо технологийн регион Аахан гэд нэрлэдэг байгаа шүү дээ. Тий. Аахан технологийн бүс гэд ер нь ямар учраас ямар тэр байшил юугаар онцлог болоод тэгээд нэрлээд байна уу? Ер нь л их сайн их сургууль гэж нэрдэг доо. Тэгэхээр ер нь бол их сургууль нь сүүлийн 20-од баг 30 гаруй жил энэ юутай их ойрхон ажиллаж байгаа. Одоо энэ шинжлэх ухааны судалгаа хийгээд тэр судалгаан дээрийнхаа үр дүнгээ дандаа үйлдвэрлэл, үйлчлэгээ болгож компани болгож гаргадаг. Энэ нь болохоор ерөнхийдөө зөвхөн их сургууль явуулахаас гадна судалгаа хийгээд судалгаан дээрээ дамжуулаад тэрүүгээрээ нэг төрлийн бүтээтгүн гаргаж байгаа гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ Аахны их сургуулийг тойроод маш олон компаниуд шинээр үүсгэн бий болсон байдаг. Тэгээд тэрүүгээрээ тэр утгаараа айгүйх техникийн болон технологийн компаниуд бол бас тойроод байдаг. Тэгэхээр Аахны их сургуулийн сонирхолтой ихэд бол төсвийнх нь одоо 3-1 нь улсаас 3-1 нь болохоор өөрсдийнхөө үйл ажиллагаагаар тэгээ 3-1 нь болохоор энэ үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төслүүдээс орж ирдэг байгаа. Орлогынханд. За тэгэхээр бас их давуу талтай юм шүү дээ. Тэг элитэ үүний гэж явдаг шүү дээ. Манай элитэ үүний судалгааны ажлууд нь их судалгааны ажлуудыг санхүүжүүлдэг. Тэрнийхэн үр өгөөжийг болохоор тойроод өөрөөс нь бий болж гарсан компаниуд байгуулагддаг. Тэрнтэйгээ буцаад холбогдоод дахиад тэрнийтэйгээ хамтарч судалгаа хийдэг гэсэн. Ер нь бол нэг тийм хоорондын холбооны л асуудал байгаа. Тэрний нэг нь манай компани байгаа байхгүй жишээлх юм бол. Тэгж уншсан таны компани шин зорилгоодыг бас харж нэлээд уншсан. За тэгээд ийм сонирхолтой ийм хоёр одоо манай Монголын маань мундаг гэж битгий хэлгээд тэгээд хань тэгтээ тэр үг гарч ирээд байдаг ийм залуучууд байж байгаа. Тэгээд асаас бас их орондоо үнэхээр хувь нэмэр мэдлэг чадвараараа ямар сандал эба хэлсэн шүү дээ. Намайг ашиглаад өгөөч гэд хэлээдсэн шүү дээ түрүү. Ингээд юм хийгээ байж байгаа. Тэгээд залуучууд маань подкастын сайн сонсороо би бас нэг сонсдог хүн болсон байж байгаа. Тэгээд баярлалаа. Бас их сонирхолтой юм бэлээ. Үнэхээр ингээд тодорхой хэмжээний мэдлгүүд олгочж байгаа болохоор бас их гоё энгийн хэл дээр нь энэ төр тайлбарлаад өгчөж байгаа шүү дээ. Наад чи хүн энэ төр ойлгоход тий болохоор их сонсоорой гэд бас ахин хэлэх бэ. Подкастын нэр нь болохоор яба ч айгуугаа хэлдэм билээ. Мэдлэг төв подкаст гэдэг. За тэгээд энэ сайхан подкастыг сонсож байгаарай. За бас нэг хувийн талаас нь юм асуу гэж бодож байна. Хоёлаа аауд байж байгаа. Манай анхаа 3 хүүхдийн аав Эба маань хагас жил болж байгаа тий бебитэй болоод нэлэх хүүхдтэй болсон. Тэгэхээр Германд ер нь оюутан байхдаа хүүхдтэй болоход нийгмийн тусламж туслалцаа гэж юу байдаг юм бол оюутны холбооноос тухайн үед надад бол оюутны холбооноос нэг тодорхой хэмжээний мөнгө өгчээсэн санагдаж байгаа юм. Сүүлийн үед ямар болсон гэж мэдэхгүй ийм боломжууд байдаг болов зарим хүмүүс маань гадны оронд хүүхдтэй болчоор санхүүгийн асуудал хэцүү болно гэдэг утгаар нэлээд бас ингэж явдаг бас амаргүй шүү хүүхдтэй оюутан гэдэг. Тэгэхээр энэ тал дээр тойрын туршлага ямар бол хинээс нэглэх үү? За анхаагаас эхлэе дөө. Анхаагаас эхлэх үү? Анхаа арай шинэкоп байна тий 6 сарын өмнөхөн одоо хүүхд. Би Эба шинэкоп шүү дээ. Эба sorry Эба гэлж байгаа. За яг хөө миний хувьд бол яг харахгүй оюутан багтаа л хүүхдтэй болсон. Тэгээ оюутан багтаа хүүхд төрсөөр байсан. Тэгээ одоо 3 хүүхдтэй болсон байж байна. Ер нь бол хүүхдтэй болно гэдэг чинь яг нэг амар биш тий. Ер нь бол гадаад байсан монголч байсан миний бодлоор ялгаагүй л байх гэж бодож байна. Угаасаа хүүхдтэй болно гэдэг чинь цаг зав
зардал бүхэл юм ихсэн. Яг уу Германы үед магадгүй арай жоохон Монголыг бодвол арай жоохон дэмждэг байж магадгүй. Ялангуяа цэцэрлэг олох боломж дээр болохоор их сургууль нь өөрсдөө бас хажуудаа цэцэрлэгтэй. Тэгээд тэгэхээр нэгсэндээ зөвхөн оюутнуудын хүүхдүүдийг эсвэл их сургуульд ажилладаг хүмүүсийн хүүхдүүдийг цэцэрлэгт нь эхний ээлжинд авдаг. Нэгдүгээр ээлжинд. Тэгээд дараа нь хэрвээ зай гарах юм бол гаднаас хүүхдүүд авдаг ч юм уу те. Гэх мэтлэнгээр тэгээд дээр нь мэдээж хүүхдийн мөнгө гэж өгнө ойролцоогоо нэг 200 евро ч юм уу. Нэг хүний хүүхдийн 200 евро. Мэдээж энийг сар болгон гэж ярьж байна уу тийм ээ анхаа? Тий, сар болгон 200 хүүхдийн мөнгө гээд 200 евро орж ирдэг байгаа. Тэрийг бол гэхдээ Монголтой харьцуулахад бол хэцүү байх гэж би бол харж байгаа. Яг бол энд чинь хэрэглээний хувьд маш өндөр байдаг учраас Монголын хэрэглээний тэ харьцуулж хүүхдийн мөнгөийг харьцуулна гэдэг бол нэг амар биш байх гэж бодож байна. Яг хуу хүмүүс бас асууж байж магадгүй. Яагаад тэгвэл Монголд адилхан барааны үнэтэй байж яагаад адилхан хэрэглээтэй байж штэ гэж хэлж байгаа. Яг бол монголч бас хүнсний бүтээгдэхүүн бараг зарим тохиолдолд бараг Германаас үнэтэй байсан харагдсан шүү. Нэрэ. Тэрэн дээр биш нөгөө нийгмийн хэмжээнд одоо тэр даатгал байдیں۔ Байрны төрөөс ч юм уу одоо бүхэл төрлийн татаасууд байна шүү. Тэр чинь маш өндөр учраас 200 хүүхдийн 200 евро гэдэг бол тийм их мөнгө биш. Тэгтээ бага мөнгө биш. Тэгээ ямар ч юм бол болгоол байж болд юм доо тий. Тэгээд том байгууллагууд байдаг. Тэд нар яг хүүхд төрөх юм бол нэг тийм пакет өгдөг байхгүй. Тийм багц маягийн памперс ч юм уу хүүхдэд шинэ төрсөн хүүхдэд юу хэрэгтэй гэвчлэн тэгээ хот болгоноос хамаарат бас шинэ хүүхд төрөөсөнд баяр хүргийгээд тийм мэдлэгээний тийм багцууд ч юм энэ тэндээс үнгүй юм авах эрх ч юм уу. Ер нь бол төрөл бүрийн юм өөрхөн тиймэрхүү юмнууд өгдөг. Урамшуул юмдаа бас тий хүн амын өсөлт нэг бодлын урамшуул. Гэтэ яаж утсан хүүхдээ өсгөх хүүхдээ хоол авч хүүхдээ хоол хийж өгөх тэр цагийг бол мэдээж хүүхэн өөрөө зарцуулах болно шүү дээ. Тэр ч утгаараа нэг нь ажилтай байгаа нэг нь оюутан байх юм бол окей. Тэгтээ хоёр оюутан хүүхдээ болох юм бол бас асуудалтай юм байна. Тий. Нэг амар үшээ бас тий. Зөв. За, эпокийн хувьд яаж вэ? 6 сарын туршлагаасаа тэгээ ер нь хүүхд төрхөөс ахуулаад эмнэлэг дээр ер нь ямар шүү байдаг юм бэ? Монголоос өөр юм бэ нүү? Магадгүй танаа хамаатан сатангаас ч бас Монголд байхад ч хүүхд одоо эмнэлэг дээр их ахыгаа эргэж очиж исэн болов ахад нараа ч яаж эргэж очих вэ ихч нар очиж исэн тийм ялгаа харагдсан уу? Миний хувьд болохоор ажиллаж байгаас учраас яг хуу ажлын цагийн асуудлууд байсан. Тэгтээ бол яг хуу харцангуй бас гайгүй энд нөгөө нэг ялзан сайт гээд аав ээж нь юу авч болдог ажиллацаа чөлөө авч болдог тийм юмнуудыг бас ашигласан байгаа. Яг хуу эмнэлэг дээр бол би Монголд төрх эмнэлэг рүү орж үзээгүй. Тэгтээ цонхны цаанаас бол ганц нэг гараа харууд алсан юм бол байгаа. Өөрөө бас төрж үзээгүй болж үзээгүй Монголд болж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгтээ бол мэдээж хэрэг хүн бас тэрийг анзаарах хэрэгтэй одоо зургатаар гарч байгаа юм болгон үнэн биш. Тэгэхээр бол би бол Монголын төрхийн бүр амар муу гэж бас бодохгүй байна. Тэгтээ бол бас харьцуулахад байх шаардлага бас байхгүй л гэж бодож байна. Энд бол бас эмнэлэг дээр яг нэг гоё байсан юм нь аав ээжүүд нь аав нь одоо ялангуяа аав нь хамт байж болдог нэг хүүхэдтэй дөнгөж хөрсөн өдөр нь хамт ингээд нэг өрөөнд байх бас болцоо байдгийн байна лээ. Тэр нь бол тэрийг нь ашигласан. Тэр бас их надад бас гоё туршлага болсон. Анх дөнгөж төрсөн нэлээд налзраа амиг одоо 7 хоногийн дараа харах бол шууд дөнгөж төрхөөс нь эхлээд харах бол бас их гоё байсан. Тэгээ магадгүй бас ээжийг нь одоо жоохон ажлын хөнгөвчлөөд хажууд нь байх нь бол миний хувьд бас их гоё байсан. За тэгээ маш их баярлалаа. Тэгээ манай Монголын манаас ирээдүйн хүүхдүүд энд өсөж явж байгаа шүү дээ. Тий. Тэгээ хариуцлагатай аауд байгаахаа гэж бодож байна. Тэгээд гэр бүлүүд нь тус тусд нь бас их амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье. Эрүүл сайхан хүүхдүүдээ өсгөөрэй. Ирээдүйн сайхан иргэдийг бэлдээрэй гэд бас хэлж байна. Тэр подкастаараа бас их гоё сэдвүүдийн талаар ярьдаг болохоор ер нь хүмүүс подкастын сонсоосоо гэж би дахиад нэг хэлье гэж бодож байна. Залхууд ямар ядаргатай хүмүүс вэ? Байсаж байгаа сурчлагаа яваад байдаг. Энэ хоёр хүн хүсээгүй яа тэгэхээр яг үнэнгээ хэлэхэд нийгэмд хэрэгтэй юм хийж байгаа
хүнийг дэмждэг Globus podcast. Тэр утгаараа тойр надад мөнгө өгөөгүй, рекламд гэж мөнгө өгөөгүй, тэгж хүсээгүй, би сайн дураараа тэгж байгаа тэрийг сонсогчд маань ч ойлгож байгаа. Тийм болохоор их дэмжиж бэ шүү дээ. Тойр санаа зовсны хэрэггүй. Яг тэгэхээр зүв зүйтэй юм хийж байгаа хүнийг дэмжинэ. Хэрэг зүггүй хүн байвал нь уурчихгүй шүү дээ ярьсан да. Нэг буцаад бас нүүрс рүү орё гэж бодож байна. Нүүрсний ашиглалт Германд ер нь хөрөн нүүрсний ашиглалт олборлолтын тээвэрлэлт нь яаж явагдсан бол энэ дээр тойр өөртөө бас ярьсан байгаа. Гэхдээ подкаст чинь сонсоогүй хүмүүс товчхонд манай тээвэрлэлтээс юугаар ялгаатай юм? Тээвэрлэлт яаж явагдсан юм бол? Энэ чинь маш их мөнгөний асуудал үстэй тээвэрлэлт гэдэг чинь. Маш том ялгаа байгаа. Нэг тэр нь болохоор Монголд нүүрсийг машинаар зөөдөг бол энд тууцсан дамжуугаар зөөдөг байгаа. Эсвэл галт тэргэн дээр ч юм уу тийм тэр бол хамгийн том ялгаа байгаа. Тэгээ энэ чиглэлээр бүр Монголоос одоо энэ Freiburg сурч байсан оюутан хүртэл нэг уурхаар дөрөж эдийн засгийн тооцоо хийсэн юм байлээ. Тийм тохиолдол бүр байдаг юм байлээ л те. Тэгсэн ч гэсэн манай монголчууд нүүрсээ машинаар зөөсөөр байгаа юм байлээ. Би бол яг сайн ойлгохгүй байгаа. Зүгээр магадгүй тэрэнд бензин нефт олборлож оруулж ирдэг компани лобби байгаа учраас ингэдэм болов гэж хардсан шүү дээ. Саяхан би очиж нөгөө харсан гэдсэн газар чинь тэр тууцсан дээр яваадсан байхгүй юмнууд нь. Тий. Тууцсан дээр конвейер гэж байгаа. Тий. Тэр чинь бүр энгийн хүмүүс нь очиж харж байгаа байхгүй. Өндөрлөг дээрээс. Тий. Тэгээд бас нэг онцлог нь гэх юм бол яг тэр нүүрсийнхээ уурхайн хажууд нүүрсээ цахилгаан станцнд байж байдаг. Тэгэхээр нэгсэндээ уурхаагаас олборлолоо. Тэгээд тэр тууцсан дамжуургаар явлаа. Тэгээд шаардлагатай бол нэг газар төр овоолоод орхиод тэгээд бүр шаардлагатай гэх юм бол яг төмөр заммаар л зөөх байх. Тэрнээс биш бүр аимшигын хоол бол нүүрсийг бол зөөхгүй. Тэр чинь нөө зис алт тэгээд маш тоон маш үнэтэй материал биш болохоор тэр зүгээр тэгж машинаар зөөх нь бол эдийн засгийн хувьд бол энгийн зүгээр бит хоёрын инженерийн нүдээр харахад бол юу ашиггүй байгаа байхгүй тий. Тэр утгаараа. За тэгвэл ингээд ялгааг нь бүр уурхад нь орж харж исэн хоёр мэрэгжлийн хүн ингээд хилээж яриад өглөө тэгээ мэддгүү байсан хүмүүс бас сонсоод авчиж байгаа хаа гэж бодож байна. Тойрыг ер нь оюутан цагийг чинь эргээд дурсаа гэдэг юм бол оюутан цагаа ингээд бодоход ямар сэтгэл ер нь байнгын ингээд тэгээсээ явагддаг вэ Эба? Сайхан шүү дээ. Оюутан цагаа дурсахаар их гоё байдаг. Ягаад тэгэхээр оюутан байхад одоо их эрх чөлөөтэй тэгээд нөө цаг юунд баригдаагүй тэгээд янз бүрийн юм шинээр сонирхох боломжтой. Тэгээ маш олон төрлийн хүмүүс тунд байдаг нь бас хамгийн надад онцгой байдаг. Энэ тэндээс ирсэн янз бүрийн одоо гарал үүсэлтэй янз бүрийн мэрэгжилтэй хүмүүсийн дунд ингээд номын санд сууж байхад эсвэл ингээд хоолны газар хоол идэж байхад эсвэл зүгээр тэр хавьд явж байхад хүртэл ингээд шинэ хүмүүстэй танилцах боломж олгодог. Тэгээд бас эрх чөлөөтэй байдаг. Зарим үед одоо хичээлдээ тарчих юм бол эсвэл заримдаа хичээлдээ суухгүй байхад яг амар одоо асуудалгүй. Ажид орчих юм бол ажид орсоо өнөө дэр амар сандаг тэр үеийг. Яг тэр ажид орчихоор чи яг тодорхой цагийн хугацаанд яг тодорхой газар байх хэрэгтэй болчтой учраас тийм болохоор бол оюутан цагийг сайхнаар дурсдаг. Маш их олон ажиргалтай дурсамжууд тэр үед бас үүсэж бий болсон байдаг. Монголд ч ялгаа байхгүй, энд ч ялгаа байхгүй. За баярлалаа. Анхаагийн хувьд юу бодох вэ? Ер нь оюутан цаг гэхээр ер нь бол Ибатай адилхан л маш сайхан байсан. Эрх чөлөөтэй хүссэн юм хийж болно. Одоо энэ тэнтгэр настай хүмүүс яриасан оюутан залуучууд шоудхаас өөрөө мэддэггүй гэж яриад байлаа. Тэгсэн би хэлчихье зүгээр би бол оюутан багтаа шоудж байсан. Тэгээд дуртай юмаа хийдэг байсан. Суух үедээ номын санд суух үедээ суугаад хичээл хийх үедээ хийгээд чөлөө цаг өнгөрөх үедээ өнгөрөөгөө ер нь бол маш тийм эрх чөлөөтэй. Тэгээд оюутан байх хугацаанд бас би нөгөө одоо ижил хүйстэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх одоо ялангуяа бас хятадуудыг бас адилхан хүн юм бэстэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үе маань ч гэсэн тэр үед би болсон байдгийн байгаа. Яг л Монголоос эрэхтэй би одоо ижил хүйстэй хүмүүсийг ерөнхийдөө тархины гажигтай ч юм уу тийм хүмүүс гэж бодож ирсэн байгаа. Тийм бодолтой би Монголоос ирсэн байсан байлээ. Тэгээ энд ирээд гадаад ирээд хүмүүстэй уулзаад ингээд харах өнцг маань хүртэл өөрчлөгдөөд ингээд явхад ингээд өөний чинь бас адилхан л хүн юм байна штэ зүгээр л чиг хандлага нь өөр юм байна гэдгийг олж харсан. Тэгээ ялангуяа монголчин бас
одоо бол гайгүй тахалтай. Миний намайг баг байхад тэр орчсон өрчин маань хүртэл ингээд зөвхөн жоохон гадаадуудыг ч ялангуяа хятадыг үзэн язах үзлэн ч юм уу байдаг байсан. Тийм байсан одоо байгаа хэрэг байгаа гэсэн би хэлж мэдэхгүй байна. Тийм тэр маань хүртэл өөрчлөгдөд адилхан. Яг би ч нөгөө дэлхийн хүн юм байж тээ гэдэг тийм мэдрэмж оюутнаас би болсон доо. Жоохон сонирхолтой л өнгөрсөн. Хоёлоо бас Эмилийн төстэй юм бэ. Нөгөө хятад хүнийг яг үнэнгээсээ аюу эвгүй байгаа хгүй одоо тэгж хэлэхэд нэрээ бас хүн юм биш үү гэдэг юмыг би энд ирээд ингээ аюу ойлгосон. Тэрнээс нэг л хятад хүмүүсийг одоо дургу айсан болгоомжилсан тийм байсан. Бас тэр ижил хөстөн гэдэг дээр ч гэсэндээ анх койлон дэрчэд би бүр гайхчихсан. Хоёр хүнийг харчаад бүр эргэн хараад тэр чинь харах шаардлага өнгөрөө явах юм дээр хүртэлтэй бүр гайхаад тийм сайн хүн одоо ингэ иржсэн бэнлээ тэрийг мартаагүй гэхдээ мартаж болохгүй өнгөрснөө мартаж болохгүй. Тэгээд бас сайхан дурсамжтай байдаг юм бэ. Ийм хоёр залуу эрт үрдийн цагт ирээд гээд одоо манай үлгэр дуусах тийшээ хандж байна. Үлгэр биш үлгэр бодит тийм хоёр хүн байж. Тэгээд хоёрын зүгээс ер нь өнөөдөр дутуу орхичлоо бас нэг энэ сэдвэр уг нь ярьсан бол зүгээрсэн гэсэн тийм тема байгаа юу? Тийм сэдв. Тэр нь бол 2 цагийн хугацаанд би бол бүх зүйлийг ярьсан байх гэж бодож байна гэдэг. Аха, миний та нарын анх нөгөө нэг дронтой холбогдлолтой юм ярьсан тэр нь болохоор миний төгсөлтийн ажлын талаар ярьсан юм байна шүү дээ, тий? Тийм аха тэгсэн. Төгсөлтийн чинь сая түрүү би сүүлд нь ойлголоо л доо. За уучлаарай. Би нөгөө нэг Firebag-ийн их сургуулийг даалдуурахад дрон ашигладаг талаар тийм чиглэлээр мэргэсэн гэж яриад байгаа болоо гэж бодсон. Үгүй. Диплом бичиж ажиллая. Сэдвэр чинь ирсэн магистрийн. Тийм мастрын ажил яхаар хөө тийм дроны хэмжил зүй байсан. Тэгээд тэр нь болохоор 20 бүс хэмжил зүй хийх талаар байсан. Тэрийг бас нэрээ тодруулах хэрэгтэй байна гэж гэнт харлаа. Одоо бодлоо. За ингээд хөтлөгч нартай ярьслах хийхээр юм биш үү? Та асуултаа буруу асуусан байна гэд хэлэх шүү байна. Гэхдээ баримт байгаа те гуруулаа дахиад сонсон шүү дээ. Тэгэхээр баримт байгаа хин зөв асаад хин буруу ойлгоод байгаагаа. Би буруу ойлгосон байна. Зүгээр би хариуцлах хүлээгээс нэг айха болсон 20 жилийн дараа. Окей. За тэгээ маш их гоё чөлөөтэй бас ихтгэл найдвар өгсөн ийм сайхан ярьцлага боллоо гэж бодож байна. Тэгээд олон хүмүүс бас манай уул уурхай хөгжөөд тэнд боловсон хүчингүүд хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр нааша ирэх боломжгүй тэнд байгаа боловсон хүчингүүдээ эндээс сургаад мэддэг чаддаг бүхнээрээ мэдээлэл олгоод мэдлэг олгоод суур мэдлэг олгоод үнэхээр шинжлэх ухааны барьцтай мэдээллийг тарна гэдэг бол үнэхээр угнууд маш их үнцэнтэй юм. Тэгээ үнгүү хийж гэн гэж яриад байгаа. Та хоёрын цаг байж байгаа цаг алт олцсон энэ үед бол тэгээд хүүхдүүд ажил гэдэг ингээд давхар хийх юмтай энэнийхээ хажуугаар хийж байгаад нь маш их талархаж байна. Тэгээд та хоёрын хийж байгаа подкастт нь амжилт хүсье. Баярлалаа. Тухайн ажлууднаас амжилт хүсье. Тэгээд хэдүүлээ ингэ явж итэл эх орн их сайхан болно гэж бодоод байгаа шүү дээ. Тэнд улсууд эх орноо хөгжүүлээд байж гэн бид хэд гаднаас одоо чадлын ирээрээ хувь нэмэр оруулах гэд хичээж байна тийм ээ. Тийм дор хичээж итэл тэгээд аяндаа болно доо тийм. Тийм. Ингээд өнөөдрийн маань ярьцлагыг манай хоёр зочин маань дуусгаж өгнө гэж би найдаж байна. Аха. Тэгээд бид хоёрыг өөрөж оролцсоосонд маш их баярлалаа. Тэгээд Globus podcast-ыг манай залуучууд сайн сонсорой. Энэ подкастаар төрөл бүрийн дэлхийн хаанч байгаа хүмүүсийн мэдээллийг түгээхэд зориулсан байгаа шүү. За тэгээд маш их баярлалаа. Энийг жоохон маш их баярлалаа. Бид тэр бас анх удаа ингэж нөгөө нэг тавьсан сэдвийнхөө хүрээнд шаа хамаагүй юм ярих болон залгаж байгаа даа. Бас өөрмөд сайхан байт юм байна. Globus podcast-ийнханда сонсогчдаа бүгдэнд нь баярлалаа.